сэтгэлийг чанараар Asahi. Хамтран ажиллагч Todd Gilels, TG Sport. Хамтран ажиллагч Хүссэн Хүүзээ Cool Kicks. Сайн бацхан үзэгчдээ Game Day podcast-ийн дараагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Студид Ваяwas Ямбу 3 дээр нэмэх нь Монголын сагсан бөмбөгийн одоо яг менежерүүдийн төвшөнд гэх юм бол хамгийн анхалж яг ингэж ажиллаж эхэлсэн гэж би бол хувьдаа боддог. Цэвэрлдэрч бас хувьдаа боддог уу? Тэглгүй яах вэ? За. Тэгж боддог уу? Тийм. Ер нь бол яг энэ утгаараа Аранга Алтан дорндын дайч гэдэг багийг анхлан үүсгэн байгуулж тэгээ 3 дараалсан аврагын цомыг авч исэн. За яг урлаг талаас нь бол үзэгчд маань танилцуулдаг хамгийн сайн мэдж байгаа бах. Тэгээд Эквадорын Соломбаяр ах маань үргэлжлүүлсэн байна. Яа хурдлаад өгөөч. Суулгаж байгаа шүү. Магтуулаад байгаа юм шиг юм бэ чи. Хүн л ингэж исэн нөхөс. За тэгээ 3 дугийнхаа Game Day сагсан бөмбөгийн подкаст ерөөхдөө бас үзэж чадахгүй сошиалор их сенсац тавгаа дугааруудын хайлайтуудыг хараад байгаа. Тэгээ хүний амьдрал их баян Арангаагаас Шандаас те Нонгонхтын ингээд нэг сагсны 3 залуу гачууртаас тэгээ 3 залуу өнөөдөр ингээд бас Монголын бас том телевизээ хомирч суудсан ингээд яг л нэг NBA хэд шиг те ингээд сууж байгааг харах гоё юм а. Тэгээ та нар сагс ярихгүй бол одоо нэр өөр хин сагс ярих уу? Ус Америкт ч тийм шүү дээ те. Тоглоод дууссан хүмүүс ярьж идэг. Манад бол та нар их орж иж байгааг нь гоё байдаг. Та нарын өмнөхөн бол сургуулийн шгшээдч байдгүй байсан хүмүүс айгүй их сагс яриад идэг байсан. Тэгээ мэрэгжлийн хүмүүс сагс ярьж эхэлж байгаад баярлж байна. За тэгээд ахтаа бас маш их баярлаа. Тэгээд яг ингээд зав зайг үедээ ч гэсэн цаг гаргаад ингээд юм гэхдээ та хэлдэг штэ зургаараа гэдэг шиг яг зургаараа л яг сайхан бүтээл яг ороод ирлээ. Тэгээд ер нь бол яг цаам ахта яриагаа бол ер нь яг яагаад анх сагс юм бэ? Ер нь угаасаа л хүмүүс бол мэдж байгаа чөлөө зүртэй те чөлөөтөр нэгсэг явсан. Тэгээд бас тэгээд урлаг руугаа орсон байсан ч гэсэн стил яг чөлөөт дээрээ байхаар л тийм үст. Тэгэхээр ер нь яагаад сакс байсан? Эсвэл дотор чинь яг жинкнээс Jordan Kobe нуугдсан байсан юм уу? Гэхдээ ер нь бол сагсан бөмбөгч өөрөө сагсах такст ер нь хэд бол чөлөөтийг сонгохоосоо ч өмнө баг дуртай. 6 буудалд ингээд гашаа гудамжны сагс шийдэн дээр ахнар тоглоно те. Ахнар яриад гой тоглодог ахнар тэнд од байхыг харна те. Тэгвэл гой тоглодог ахнар ч ер нь л бас тэр хэвдээ бол стар шүү дээ. Тэгэл ахнарын тоглолтыг харна. Гой тоглодог ахтаа нэг багт орно те. Нэг бацаан аваад тоглоно. Тэр мэрэнд сэргэлэнтж байгаа л хамгийн лагууттай нь бол гол нөгөө сайн хүнтэй тоглох чинь тэр өдөржингөө шийдэн дээр байх л ганц шанс байгаа. Муу ахнартай орох юм бол тэгэл хожигдоол те. Үзэгч. Тэр чинь ядар цусдагж байсан нөгөө шийднийг талдаа шийдэн дээр тийм биз дээ. Бүгдөө л туулсан шүү дээ. Тойроод хоцсон тоглоод идэг. Тэгж байгаа нөгөө хожиж байгаа баг нь ядрах юм бол за манайхна жоохон үнжи гэдэг ч юм уу. Тэгээ тэнд ундал цуг байх, шийдэн дээр өдөржингөө байх, бөмбөг барих. Хаяа нэг өгсөн паасаар гол хийх юм бол тэгээ тэрүүгээр те. Тэгээ ахнарын хайрыг олж авах те. Ахнар ч бас шиг дам чингэлтэйгээл даяан хийн штт те. Лагууд нь нэлээд үзийгээл явах. Тэр дунд нь багтна гэдэг чинь бол. Тэгээ явжсан сургуулийн шгшээ яг сургууль дээр саксмаас жоохон мэдэрдэг. Би ч бүхэн саксэнд явдаг. Тэгээ явжсэн чинь сургууль дээр яг нэг саксж яах явж идэг юм ингээ харсан чи бүр яг саксч юм байна. Юу юм бэ гэсэн чи одоо бацсан яах вэ? Амар амт чинь тамирын сургуульд байсан дадлага хийчихсэн юм шиг л. Волейболын нэг одоо хин ах бол энэ хоёр ирсэн 35 дээр хуваарлагдчихгүй маань сургууль дээр. Тэгээ нэг хэсэг пункт л байж ах тэр үед манай сакс. Гэхдээ яг тийм дүртэй сайн хүн орж ирнэ гэдэг чи өөрөө нөгөө сургуулийн саксны хөгжил шал өөр юм бэл. Тэр хоёр чинь нэг 3-4 сар дадлага хийж байгаа. Тэгээ заяа ах чи яг бэлтгэл хийчих сургуулийн шгшээг. Яа тэр үед бол арай левел дээшилж байгаа шүү дээ. Манайх чи 17-гийнхоо 100-ны нэг 80% дээр нь 20% дээшилж байгаа шүү дээ. Манай тэр хойноос чи 17 гэж амар сургууль байлаа. Одоо энэ Батцуг та нарын мэдхээр оргилтой тоглодог ус Улаанбаатар их сургууль. Батцуг чи 17 гэж шиг хурга булгаа гэдэг амар амт. Тэрний дээдлийн үед энэ 32-ын 57 бизнес инженерүүд яа домгууд. Эдгээр чин тэр дошнох. Тэгээд сагс ч
болно. Яг хүн чинь өөрийгөө олохгүй шүү дээ, тийм ээ. Амбука ойлоо жижиг хүмүүс гэж. Тэнгүүт саксны сургуулийн шгшээд орох мөрөөдөлтэй. Сексэнд нь хамрагдана ингэн. Тэгээ манай саксны нөгөө сургуулийн шгшээгийн багш нар ярьсаар байгаа бол хоршоол руу Сүхбаатар дүүргийн тэмцээнд явна. Тэн дэр жин амар үүдэ чи бүгдийг үзэн шүү дээ. Тэгээ шгшээд орохгүй бол амар ихгүй бэлтгэл сургуультанд нь хамрагдаад бөмбөгийг авч өгөөл ингээл цогдуулаад коллектив сургуулийн шгшээ тэмцээнд явах болонгууд нь хэдэн ах нартайгаа нийлж байгаа мөнгө цаас олж байгаа ийм цагаан ийм сороочин дотор өмсдөг макнуудыг жоохон өргөнүүдийг олж авч жагаад цоолороор номерыг тавиал 35 дугаар сургууль мургуулж өччихээд бүх юм хийдэг байсан. Тэгэл ирэхээ аав багш зүйл дээр нэг үг хэлсэн, ганцхан л үг хэлсэн. За миний хүү бол саксны шгшээд бол орохгүй маа. Чи бол яг саксныхаа сургуулийн шгшээг юм сайн балет шиг болно шүү дээ. Тэгэл ер нь хар багаас балет шиг болно. Знаас тэгтээ та баг хар угаасаа менежер ажил эхэлсэн. Ер нь эхэлсэн. Сүртэй юм. Ер нь эхэлсэн тийм. Тэгэл хойд хавь ойрын 2 3 сургуульд Чингэлтэй дам мамтарын хаанаг үзэн шүү дээ. Тэн дотор бас бярдж байгаад орчноо бас тий. Өөрөө нэг багийн бүрдүүл жигшээг нь бүрдүүл чи орн за маань орчих. За би ороод хаалгаач гэдэг. Тэгээ хаалгаа ачаагуудаа яг нэг юм хөгийн гараа мараа заавал марна гэдэг хүн баг их юм ухаалаг тийм авьяас хүн байсан л. Тоглол өдрөө тоглол гэж харж байгаа. Жоо оноо моноо холдонгод маань орчих. Тэнд нь орж 2 дураар дөргөж өгөөл. Мэдрэмжтэй. Гэтэ холоос шиднэ. Нэг юм эндээсээ барьж байгаа нэг 6 бодлого гудамжны шийдний хүүхдийн школ ямар ч школ байхгүй яг тэр карманаас ч болоод байгаа. Шууд эндээсээ барьж байгаа. Савна. Тэр нь орохын нэг байдаг ш нэг шийдэн дээр нэг байдаг ш. Тэр нь орохын яана гэж. Яа 3-аас шийддэг гэтэл. Тэр үед степ гөрөө байсан юм ааш. Степен замаа гэдэг. Тэ. Вэск. Юу атагдж байгаа юм ер нь. Тэгээд их сургуульд ороод ерөнхийдөө нөгөө харцаг марцаг руугаа ороод эхэлсэн үү ер нь. Тий, тэгээ ерөнхийдөө саксаас ерөөсө холдож чадаагүй. Сөөст орсон байжсэн чинь энэ ихтэй сургуулиудын авраг болдог гэд. Тэгээ байжсэн чинь бүгдөө нэг орох уу гэсэн чинь манайхан үнэхээр айс тэр үчин зөгтөө мөгтөө байсан амар үедэлтэй давхраа мохроо мөөс байсан те. Тэгээ ихээ байсан амар үе. Үгүй яа гэм бэ энэ соёл урлагийн их сургуулийн шгшээгээд нэг оролт алуулсан ч хамаагүй. Зориг нөгөө явжсэн. Яг тэр үед манайхан бол орж чадаагүй. Харин энэ манай доотлын үеэс энэ фантастикийн энэ мотивын жижигэ гэж нэг зоригийн хаан байж байгаа бас нэг миний хөвлөр байж байгаа шүү дээ. Өөрийгөө голохгүй. Тэр нуруу нам байна уу, лөх майг байна уу, мань. Ямар сайндаа бой бийн тамтлаг байгуулад энэ бас амжилтанд хүрсэн байхыг тий. Гэсэн чинь нэг аагаа ирэхгүй юм л гэж яасан гэсэн чинь спортын дуурд энэ ихтэй сургуулиудын оюутны аврагт орж ийн гэнэ. Юу вэ гэдэг үг өссөн. Одоо энэ эзэн мөх шандын цандих хөлөө. Эзэн мөнх зүнх эдэн гарууд дөрөөрөө дөргиж байна. Тэгэл яг манай хэд чинь оюутны лигийн түүхэнд байхгүй л карьер хавьдаг л. Бацаагаа гоосоо шүү дээ баах. Оо манай дуучин ба. Тий. Тэгээ эдгээр чинь карьер хавьдаг л хийж байгаа шүү дээ. Нөгөө багуудын халаалтыг урлагийн хүмүүс хүн баярлуулах гэж төрсөн юм. Тэр тэмцээнд орсон ч гэсэн тий. Бас хамгийн үзэгчтэй. Тий, хамгийн үзэгчтэй. Ямар ч багтаа үзсэн бас нэг чангараа байгаа шүү дээ зогсоолгод. Соёл урлагийн их сургууль гингүүт за юу одоо тэрэн дээр нэг юмудаа бэлдээд тойр нэг жоохон гарч марж үзээд. Гэтэ яг өнөөрөө бас баг. Тэгээд би чинь 1-р курс 2-р курстэй шинэ үе продакшн туслаж бичгчнэр тайцсагчаар орсон. Тэгээ байжсэн чи хас харуул хамгаалтын алба гэж байгуулагдсан байхгүй. Анхны мэрэгжлийн хамгаалт. Та нар мэддэггүй юу? Ийм хар сороочиг хар бичигтэй шар зангиат нь Ажиллаж явсан юм байна. Дотор нь ажиллаж байна. Сүүллөх тий. Одоо энэ дунд говийн цэцэг дарга хийж байгаа мөнхчлөө. Тэгээд одоо төрийн тусгай одоо юунд ажиллаж байгаа маань төгсөөгөө загдаг актын төгссөн найз. Энэ хоёр нэгээд тэгээ анхны бүрэлдэхүүн нь одоо дандаа л энэ эрүүгийн цагдаагийн газрын бүх газар ажиллаж байгаа дандаа л нөгөө цагдаагийн актимийнхан тэгээ тийсийнхэн мөрчлөнч тийсийнхэн тэгээ манай найзууд одоо давхраа махраа бүгд одоо тэгээд энэ Солонгост байгаа даавка маавка одоо энэ Монголын авраг түшиг гээд байгаа зү. Тэ. Мэргэжлийн тулаанч цагдаагийн түшиг мүшигч хүртэл байлаа ш. Тэгээ манус чинь тэн давхраа хоёр найзлахгүй өсгөө мангаар андууд болдог байхгүй. Тэгээ байжсэн тэгэл хоол тараад орой шоуд нь манус коллектив үлээсэн давхраа харахад амар харгас царайтай амар үлэмж том бит үлэмж гар мартай мөртлөө яг нэг юм хүүхдэрээ мань хоёрт айгүй вайб таарсан цал нөгөөд нь жоохон ширүүн давхраач яг ингээд тэгээ байжсэн чинь маргааш нөгөөдөр тоглолтгүй юм байна ш. Тэгэл тэгдэв тийм гэсэн чинь мань загас тоглолт шүү дээ. Тийм ямар баг тоглолт гэсэн чинь XMJ азрагнууд байсан.
Маргааш спортын төөрөнд манайх гоё тоглолтын ирж үзэх үү гэсэн. Өскөвтөрийг. Тэгээл дэс өскөг явах уу гэсэн. Мань сакс ойлгодгүй мөгш. Окей. Би ч улаан дуртай. Спортын төөрөнд сакс үзнэ гэдэг бол мөрөөдөл байсан юм. Тэгэл би чинь гадаа нь очиод давхраагаараа яриад нэг олон бодлоо хүч явахт. Манай нэшлээ яаж орох вэ? Зүгээр ороод ирэх шүү. Шууд оруулнаа гэж. Чи гарч ирээ авчихаа гэдэг. Жохон багтанаас хаансрын бүх үзэж очиод байнгын ингүүлдэг. Лиг үзэж очиод амар бизнес төрөж үзэж очиод ингүүлдэг. Тэр тараамаас салаагүй гараад ирэх шүү. Зүгээр юу гэсэн. Давхраа гарч ирээд намайг аваад. Тэгээ спортын өдөр яг тэр харцаг суудаг гэсэн чинь тэнд байсан. Тэнд очиод суухад нөгөө аймаруудыг чи харж илээ шүү дээ. Яа, Төвшинбаяр, Бүжаах, тэгээ Тамира ах энэ. Тэгээ нөгөө эсрэг багт нөгөө Отгонбаяр яа амар. Тэгэл ер нь тэр нэг удаагүй 1-2 жил болоод хангаан харцаг болоод шууд амар тоглолтууд эхлэх харцаг болоод эхэлж байгаа хөх. Тэнгүүт лидер гэж нэг амар баг байлаа. Отгонбаяр. Одоо Шарвах. Өсгөө нараах. Тэ. Өсгөөс амар байсан. Тэгээ манай мөк байсан шүү дээ. Тийм. Мөки лаг байсан. Тэгээ миний муу алдар цуут үхэн тулга гэдэг хүн чинь тэнд талбай дээр нислэгийн цагаа хийгээл тоглолтод хамаатай ч юм шиг хамаагүй ч юм шиг яг сакс мэддгүй хүн харах юм бол энэ баг тэрэгтэй л гээд яг шанар дээр бол хамаг хорны юм нэдэг байсан баах. Тэгэл анх тэр өрсөлдөөнөж үзэл тэр үеэс энэ ах нарыг үзэж эхэлсэн. Тэгэл сакс руу орж ирсэн шүү дээ. Тэгэл манай давхраа найз авчирж харцгийн пен болгоод одоо манай Тамираах байгаа. Тамираах тулга бидрээ танилцуулаад тэлж имэлж та нар ингээ шоу хий. Тэгэл энэ рүү эргэж буслахгүй орж ирэл мөрөөдөл байсан. Өөр ингэсэн багтаа болох юмсан мөнгөтэй болж байгаа тэгэхээр мөнгөтэй болж байгаа гой багийн эзэн болно гэдэг мөрөөдөл айгүйх байдаг гэсэн. Тэгээд сүүлд явж байгаа тулгаа нэг энэ хоёр холбоо молбоо гэж жоохон ингэсэн үе дээр манай NBA менежментийг сагсанд оруулж ирнэ. Тулгаач айгүйх гой юм ярьж шүү дээ. Ярьснаа хийн бас хамгийн аюултай. Манай хүн чинь ам нь болохгүй ч гэсэн ярьснаа хийчдэг юм баг. Тэгэл байж ангуут нь NBA менежментэнд оруулна гэдэг жахт нь өгшөө энэ бүхий менежмент, аймгийн менежментэнд оруулчихаа. Аймаг хүн бүгд л хүссэн хүсээгүй юм чинь бүхий менежмент ч гусаа гэсэн. Нэрээ тийм биш. 21 аймгийн лиг хий. Хамгийн гол нь тэр санаа ярилцаал нөгөөд нь ч хурдтай чадaltaй л да. Баг нөгөөдөр нь 21 аймаг эхэлчихлээ яа. Ярилцаал бад. Тий, анхных дээр нь дархан дөрүүлдэг үстэй. Тэр нэг цомын оргож болсон шүү дээ. Тэр чинь лиг биш, цом байсан. Тэрний дараагийнх дээр нь цэвэл дөрж тургуулийн 2 шийдэлтэй хатаж Сүхбаатар дөрүүлдэг. Тэр чинь ч бас лиг биш тий. Яг тэрний дараачлаас нь лигтэй лиг гэдэг нэрээр явсан шүү. Зүгээр лиг биш л байсан байна. Тэгээ лиг статусаар орж ирэнгүүтлээ манайх 3 дараалцдаг. Тэгсэн ер нь бол яг бодтой лигээр нь бол жинкнээсээ гингөөч 3 дараалсан. Жоо хуурамчаас гингүүд 2 даруул алдчихж байгаа юм. Тэгээ 3 дараа төрүүлж байгаа чинь минээс нөгөө талд нэг жоохон ингэж явж байгаа гэдэг бас. Энд чинь хов чонхруудад дунд гэсэн. Хов чонхрууд чинь дараа нь. Тэрний өмнө чинь дунд гой байсан. Пог байдаг. Тий, пог байдаг. Тэгээд энэ юуны ер нь бол яг зүгээр ингээ харж хахад сагсны хөгжлийг бол тэр хоёр холбоо салж малдаг тэр үеэс ахуулж ер нь ярих нь зүйтэй байх гэж би боддог байхгүй. Альва нөгөө нэг энэ хагаралчин буцаад нэгдлийн те учраа олох сайн юмны эхлэл байдаг шүү дээ. Нэг хагарал, зөв хагарал бол тэгээд байж хат би бол тулгаа гэж залууд бол яг одоогийн сагсан бөмбөгийн болцсон байгаад бол тулгаа болон MCS Coca-Cola компанид би амар бахардаг байхгүй. Тэгээд тулгаагийн санаа байсан. Тэгээд MCS Coca-Cola тэрийг маш сайн ойлгож нөгөө хөгжлийн лигүүдийг хийж өгсөндөө Sprite League тэгээд энэ Сэнгүүр байна те. Энэ хоёр. Тэгээд Cola л да, Cola суур байхгүй. Cola орж ирэл тэр доод лигийг хийсэн шүү дээ. Тэгээд тэр оюутны тэмцээн дэшигээ бүх юмыг хийсэн. Хамгийн гоё шоу энтертайнментуудыг Coca-Cola л хийдэг байсан. Би бүгднийг хөтэлдэг байсан. Тэгээд тэр All Star шоу моо тэр чинь бүгднийг MCS Coca-Cola тулгаатай хамтарч хийдэг байсан байхгүй. Тэр бол хөгжил. Тэгээд тэр 21 аймгийн лиг бол үнэхээр маш гоё хөгжил байсан. Тэгээд тэн дээр тулгаа тэнд ингээд лиг энэ талд нь бас лиг болдог гэсэн шүү дээ. Дэд лиг гэдэг те. Зүгээр нөгөө холбооны лиг гээд энэ талд нь 21 аймгийн лиг. Тэгээ хоёр лиг чи бие биендээ тоглогчтой оруулж маруулахгүй гэл айгу лайт байдаг гэсэн. Тэр үед нь бол би бол 21 аймгийн лиг дээр мөрөөдлийнхөө бүх тоглогчдыг авчиж тоглуулсан. Аранга алтан дорндын дааштай багт. Тэгээ яг энэ дашрын цэвлэн сууж байгаа учраас хүмүүс мэдэж авах хэрэгтэй болов уу гэж бодож байгаа. Би энэ аранга алтан дорндын дайч тэгээд багийг яагаад байгуулсан бэ гэхээр
цэвлэг ингээд нэг худалдаанаас тоглодог вахт би чи харцгийн фэн байлаа шүү дээ. Тэгэхэд энэ харцгийг бас эвгүүтүүлдэг байсан нэг багч нь ёл واخгүй юу. Нэг хідэн нөхдүүд орж ирээд цэврээ багшийн нэг хідэн шавнар орж дачигсан шүү дээ. Тэр дунд нэг юм ганг царайтай харцтай финалцсан шүү дээ бүр тий. Тийм шар нөхрөөд үсэн шүү дээ. Авчраад ингээд шийдэн дээр колтон дээр ингэж ингээд тавьчихдаг. Нэг дунд нуруутай өвсрээ шийдчихдэг. Нэг хавх шиг нөхөр байсан шүү дээ. Яг тэр үедээ бол үзэн яддаг байсан. Энэ одоо яа тэр үед ч нь бол яг үндэ багийн лидер нь цэвэлд өрж байсан. Өсөлт 8-аар тэ хаяад огч могчдаг. Тэгээ хараалд эсрэг багийнхныгаа юм жоо үзэн яддаг шүү дээ. Ямар ядраад. Энийг бөмбөг авах бол яа хэл гэдэг байсан. Тэгжээс нөгөө нэг шар эв ганг царайтай нөхөрч алга болцсон. Тэгээд тэр оронд нь тэгэл санжир манжир гарч ирэл ингээл өөр тоглогч нар байхгүй жиж сүулт буцаад юу ихсэн чинь Баянзар бүлсгэж орж ирээд. Тэгсэн нөгөө шар чинь насбыг үүссэн, томч залуу болцсон, жоохон ч өссөн ч юм уу те хөргөн тарах твэр мөвөр нэмсэн. Хөргөн хууз муустай болцсон. Дахиад ороод ирсэн. Хөөш энэ нөгөө нөхөр ирсэн байж тээ гэдэг хин нүлээд байж. За арангаагаас ер нь бодтороо төрсэн дээдлигт, оюутны лигт хамгийн лаг тоглосон цор ганц сагсчин бол одоо энэ цэвэлд өрч тийм яг бүр аймгийн төвд төрөөд арангаагаас ирсэн шүү дээ. Арангаагаас улсын аврагт ирдэг байсан шүү дээ. Хин нүлээд ярьдаг байхгүй. Тэгэл яг уу би ч нөгөө аав ээж имээ ууг нь утдаг. Яг арангаар руу амиа тавьдаг. Ягаад ч юм мэдгүй тийм байдаг шүү дээ. Тэгэл үз арангаа гэж сонсоод нэг өмнөх үзэн ядалт мадалтай байхгүй. Ингээл харсан чинь нэг л хайрын харцаар хараад дурлаад гэдэг. тоглож молж ангууд. Ямар ч гоё шар өнгөтэй юм. Яасан ч гоё шар юм аа. Тэгж байгаа нэг дуудаж уулзаад чи арангаах юм уу? Тийш тайхаа маха гэд юм ярьсан чинь. Жохон ганг царайтай ш манай чинь нэг юм. Тэгсэн чинь айгүй өөрхөн яриа өрөөтэй. Тэгээд танилцаад ингэсэн байжгаад 21 аймгийн лиг гусъя, лиг болгоё. Яг аймгийн менежментэнд оруулъя гэд. Тэнгүүт юм ярьжсэн чинь Батөртэй бас нэг юм ярьд. Батөр чинь миний цусланд амардаг байсан миний шав байхгүй. Тэгээ үзсэн чинь төрөөд идэх байхгүй. Багаас нь мэдх юм чинь. Тэгс чинь та арангаах юм уу те гэсэн чинь манайхан ч бас аав ээж арангаа бүгд арангаа гэл. Тэгээс Эребора гэдэг нэг төстэй холбооны тэмцээн зохион байгуулалт байх байдаг чинь. Эреборахын Батөр манад үүсдэг саагийн устдаг сансар ямар гоё юм биш. Яг миний хайртай хүмүүс арангаа аваадах юм гэл. Тэгээ үжсэн чинь Төвшин баяр ахтай юм ярьдаг байхгүй. Тэгсэн Төвшин баяр ах. Цомоо миний Төвшин баяр ахын аав цэнхэр байхгүй, захир байхгүй. Аав ээж нутгчтай арангаа сайхан нутгш шүү өнөтер гэл юм яриад пүүн гэвсэн цэгмэд ах арангаах гэдгсэн чинь хүн баяр хүү ах байж таардаг те. Баяр хүү ах. Тэгээ одоо энэ 3-аас шиддэг 158 оны рекордыг Ариук ах ч бас арангаа гэдэг. Тэгээ мэрэгэн арангаа. Тэгээ Баттүр цэвлээ арилд арангаа гэдэг. Бишсэн зүрст. Юу яриад байгаа юм бэ гэд бүгднийг авчираад анхны тэр нэг 21 оны цомор тий. Суперсоникс шиг хувц өмсдөг чинь тэр ахгүй. Тэгээ тэр тэмцээн дээр гэхдээ Сүхбаатар тусууллаа. Тэгсэн дээр Дуураш юм найз гоё дуудаа шүү дээ шүү. Тэгээд ер нь бол ингэж ихсэн түүхтэй юм. Тэгээд яг хөө зүгээр сүүлд бол кадр бид нар ингээд яг бүр лиг статустай болоод бүр чанга өрсөлдөө эхлэхэд багштай бол хэнийг багшлах манай ЦСКА ч ихний жил 2 жил багшлж байгаад би энэ жоохон хөвдөд ингэсэн. Тэгээ ЭПУ багш дээр очие гэдэг санааг төрөө энэ хоёр гаргаад тэгээ ЭПУ багш дээр очиж мөстер очиж уулзаад яг энэ суурин дээр яг мөсийн шигшээ одоо баясаа кадр Цэвэнэ Эрка хинэдийг аваад тэгээ манай багч ингээд бас чанга баг бүрдэжсэн. Тэгээ би чинь дундуур нь нөгөө солилцоогоор дээдлигийн нэг тамирчин байх хэрэгтэй гэдэг статусын дээр нь би ч Батрыг авчиж байгаа. Тэн дээр нь бэлгүүнийг тоглуулсан, цэгийг тоглуулсан, санчрыг тоглуулсан тий. Азаг тоглуулсан. Ер нь ихэнгийн тоглуулсан. Тэр бол лигийг бас чимжилсэн. Дүүнерч бас мужиг. Тэгэл яг сүулдэ оруулахгүй хэрүүл яагаад. Тэгж явсараа сүулдэ бүгд нэг талдаа гараад МСС болоод спортын төв ордонд анхны дээд супер дээдлийг эхлэхэд бид хүрл авсан. Нэгдсэн лиг болоход манай хүрл авч исэн. Тэгээд тэр яг түүхийн бас нэг хэсэгт байдагтай баярлагдав. Тэгээд сүүлдээ бол яг үнэндээ бол одоо зүгээр ам нээснийх арангаа алтан дорнодын дайчд баг яагаад зогссон юм бэ гэхээр бид нар одоо хамгийн сүүлийн жил тоглосон залуустайгаас уулзаа уучраач байгаа одоо шудрах муу нуухаар сайн альчлаа гэж тийм дүүнэр одоо харж байгаа үзэж байгаа бол ямар ч бас уулзаа уучраа бидний бас ярьсан хэлсэн нэг асуудлууд бий. Яг хөө цаг нараа болоогүй тохироо бүрдэхгүй байна. Тэгээ ямар ч байсан тэн дээр бол уулзалт хийх ёстой байгаа шүү.
бас иргэн ирэлт хийхийг бас маш ихээр бодож мөрөөдөж байгаа сүүлийн жилүүдэд. Тэгээ би яг энэ дээр бол яг сагсны тэр нэг эвгүй үед ховч хонхрууд багийг ивент итгэжсэн. За манай энэ Аранга Алтан дорн даашд багийг үнэхээр одоо пүүл санхүүжүүлжсэн. Би Алтан дорнд ган болдохта ариун манай багийн эзэн ариун болдохта бол яг энэ подкастаар маш их баярлалаа гэж хэлмээр санагддаг юм а. Яг тэгэхээр тий. Тэгээд нөгөө багийн энэ төсөв мөсвийг бас тодорхой хэмжээнд нь боддоор айгүй тийм гоё төвшөнд нь тавьж өгсөн. Тэр багийн чигдрэлт, бэлтгэл сургуульд тийм ээ. Энэ бүх зүйлийг бүгднийг их гоё төвшөнд тавьж өгсөн. Тэгээд яг өнөөдөр анхны автобус гэж багууд зарим багууд яриа л байд юм билээ. Тэр анхны автобус чи бид нар айл 21 аймгаар тойрч тоглох тий. Бид нар явж исэн шүү дээ. Баян-онгорт манай хоёр тоглоход Баян-онгорт очоод Баян-онгор арангаад ирээд Эрдэнэтэд очиход тий. Хамбогч Эрдэнэтэд билүү? Үгүй. Эрдэнэтэд очиход Эрдэнэтэд тоглож болоод ингээд энэ тоглолтуудыг чи хийжсэн баг. Энэ бүх юмыг нь тэр бүгдийг хийжсэн. Гэхдээ өнөөдөр эргээд цагсны нөгөө нэг юунд буцаад нөгөө яг НБ төвшөнд багуудын солилцоо 8 яг шударга явагддаг болсон байна. 20 мөрөг тавьдаг болсон байна. Залин мөнгөний юу айгүй өссөн. Тэгээд яг бидний зогссон шалтгаан бол зүгээр шударга хэлэхэд бол яг сүүлийн жилүүд их спонсорууд орж ирэх нь мөнгөтэй сайн спонсорууд орж ирэх нь сайн юм шиг мөртлөө эргээд бусад сэтгэлээрээ органикаараа ямар ч үед сонгуул дуусангууд хаяад явахгүй тий нэг жоохон карьер хийж байгаад мяарангуудаа хаяа явчихгүй яг тэр чин сэтгэлтэй хүмүүс бол одоо Альянс Тек Баясаа ах байна тий Эрдэнэ Дрилингийн тэр хэн байна шиг тулга байна одоо тэр энэ металлын буйулц яах байна манай энэ ариун болт ах байна тий буйдаах яг энэ сэтгэлтэй хүмүүсийн нуруунд дээр л сакс тогтно штэ чанар дээр энэ хүмүүс чинь бизнесээ хийгээд бодтой хөрөнгө оруулалтаар агаарын хөөсрөлтгүй цалингийн 50% явчих. Тэгээд яг л тоочны амбуг хэдээр тоглох хайхан тус. Би түрүү жил тэдээр тоглосон. Энэ жил тэд үйл дүнст бас нэг амьдрал авах уу. Тэгээд тоглолчмоор байна. За давай тохирох. Ингээл явж исэн юмыг яг үнэндээ бол жоохон нам мамынхан гинт том кэштэй гарууд орж ирэнгүүтээ амар хөөсрөгсөн шүү дээ одоо бол яг үнэнд. Шууд тэгээд дөнгөж оюутны лигээс гарч ирээд 5 саяар 10 саяар тоглож исэн хөвгтөг шууд 50 сая болгосон. Зарим нэгэн тэр одоо сенсацлаад байгаа ганц нэг том багууд байна шүү дээ. Эцэд нь жоохон сенсацтай хүмүүс байгаад байна шүү дээ. Одоо нэр усын нэлээд. Эдгээр орж ирээд зөв 10 саяар тоглож исэн хөвгтөг шууд 50 60 сая болгочихсон билээ. Тийм үстэй амбуг. Шууд 60 сая болгосон. Тэгээд 50-аар тоглож исэн хөвгтөг шууд 100 200 болсон юм. Гэхдээ инхээр чинь бид нэр яг германаасаа гаргаад доод ариун болд гэж хүн яг өөрийнхөө амьдрал хөр хүүхд гэр бүлийнхээ мөнгнөөс илүүчлээс гаргаж ирсэн. Тэгээ явж яхад нь энд ийм төсөв ороод ирж заримдаа аймгийнхаа цэцэг дарга арангаан сэтгэлтэй ганц нэг хүмүүсээр легионерын цалин мэлэн. Гэхдээ яг үндэ бол алтан дооронд бүх тэр мегонерын цалин пүлс бүх юм дээр нь анхны жишгийн тогтоож өгснөг бол бас хүнгүүлэхгүй л баг. Бид нар утгаар нь л хийж өгсөн. Тэгээ бүхэл багууд манай одоо Альянс Тек Баясаа ах байна те. Тэгээ байжангуу тэр хүмүүсийгээ буцаагаад үргээцсэн баг. Яг үнэндээ тэр том хөрөнгө оруулалтууд ч. Тэгээ би яаж тэр хүмүүс жилийн нэг 4-500 саяын төсөвтэй байсан л тэр чинь чанга байсан үед ч сүүлдээ чинь яг тэр нэг хүмүүс орж ирээ галзуурлын үед бол тэр хүм гараа явсан. Одоо баг хэд байгаа мэдэхгүй амар штэ. Одоо энэ 3-4 тэрбум дунд чинь. Яг одоо эхнээсээ залуучууд гой дүн сонсогдож байна л да тэр 500 сая маяг гэдэг гой загсаар чаддаг юмараа тэгж амьдарч ивэл үе үеийнхэн сагсчдын өмнөөс баярлдаг байхгүй. Тэгтээ юм гэдэг чинь айгүй аюултай байхгүй. Энэ хөөсрөлттэй байгаа хүмүүс мэдхгүй гинт цааса волейболыг гараа явуучих юм бол дараа нөгөө нэг энэ өссөн хөөсрөлтөн дээр нөгөө стрессээс сахсыг хөгжүүл энэ нутгийн нэг бага гой чирээ явчихгээд орж ирэх хүмүүс чинь энийг дийлэхгүй байхгүй. Тэгэхээр энэ дээр нэг NBA матч магадгүй ингэж явж исэн бах уу. Тэгж жаад нэг уучраа олох цаг ирэх бах те. Тэгээ ямар ч байсан одоо бол Монголын сагсан бөмбөг ингээд ийм бас гой зэрэглэл дээр ингээд явж байгаад нь бол би үнэхээр бас бахархж байгаа. Тэр гоё өөртөө гэсэн ордонтой болсон. Хизээ байхдаа Азийн лигийн шилдэгүүд маадж тоглодог байсан. Манайхан хизээ очоод Азийн лигийн шилдэг Японы лигийн аваргыг хожиж ирсэн тий. Тэгээ хас масынханд бол үнэхээр баяр хүргэмээр байгаа. Гоё байлээ. Үнэхээр амар гоё байгаа. Тэгэд Америкт сурж ирсэн залуучууд буц сурж ирээ тоглож जैन тий. Хуйгийн ахын хүмүүс хүртэл одоо Монголдо тогломоор санагдаад ирчлээ гэд югсэн ч үгүй тий. Тэр хүний шийдэл бодол гоё байна тий. Тэгээ одоо тэр Америкт байгаа инхиод мод бүгд нийлээд нэг тохироонд бүрдэх юм бол бид нар нэг Азад нэг хизээ нэг бүснүүлэх болов гэсэн тэр мөрөөд яг нэг боломжит фул потенциалаараа нэг шахах тоглоод үзчих юм. Гэхдээ шахах. Тэг шахах хэрэгтэй яаж хийж байгаа тий. Ер нь бол гэхдээ явж байгаа NBA тэр чинь том зах зээл шүү дээ. Тэгээ үнэхээр хэцүү байвал ч амар том зах зээл шүү дээ. Ер нь бол том мапууд байгаа шүү дээ.
Үнэхээр болохгүй бол баг биз их орондоо ирээд яг энэ эд байгаа үе дээрээ те бүдөрөө нийлж хагаад энэ агуу түүхтэй цөөхөн монголчуудын түүхий сагсны түүхийг авчиж Аз дэлхийд биз ингээ хэрэгтэй гэж боддог шүү. Бодлогоор те. Бүр бодлогоор уулсан сайн дэмжих хэрэгтэй. Уулс сайн дэмжих хэрэгтэй. Энэ багийн эзэднүүд дэмжихээс гадна улс бол энэ спорт урлагийг яг зөв их спортоо бол айгуу сайн дэмждэг ш манай улс чинь. Тэгээ ер нь бол бодлогоор урлаг спортыг бол тулталд яг энэ зөв гаргалгаатай зүйлсийн рүү бол оол хийх хэрэгтэй. Энэ ч өөрсөө ойлгомжтой. Солонгосын K-pop, солонгосын кинодаар Америкийн урлаг бүгд алаалаа л гэдэг. Тэр чинь зүгээр ингээ гудамжинд гүйж байгаа хийчихгүй. Тэр чинь төрн тэр менежмент. Солонгос сериал бид нар аягүй хүзнээр өнөөдөр муулал үзээд байдаг үстэй тий. Тэгээд Blackpink, BTS бүгд нь сонсоод байдаг. Энэ соёлын товтлогооноор биднэрт юу үлдсэх хэр Солонгос бол амар гоох төрн. Нүцээр гоод дэлхийн нийтээр бэлэн гом иддэг болчлоо. Дэлхийн нийтээр сөөж уудаг болчлоо. Дэлхийн нийтээр мах шардаг болчлоо. Далаан байцаа иддэг болчлоо. Кимчи иддэг болчлоо. Энэ л ихгүй ардталт нь. Тэг чи агуу бүр махны соёлтой монголчууд Муулал кимчиг нь идэл. бид нар одоо хөдөөд ганц нэг зуны удирал аав ээжээр тутчиход боодгоо хийгээл идэл дуусахад хажууд нь нэг хар хайрсаг босгож байгаа бол газан билетэг асаагаад мах заавч яаж байгаа будаа агшаашлага баг. Тэгэхээр яг энэ шиг ер нь бол энэ гоё сакс волейбол те энэ бүтэмжтэй байгаа энэ хөлөн бүг гэсэн олон хүнийг хамгадаг эргээд том хөрөнгө оруулалт авчирдаг энэ спортуудыг бол амар дэмжих хэрэгтэй, лаг дэмжих хэрэгтэй. Тэгээд хотоор битүү тэр талбай малбаг энэ байшин барилга барьж ахаар маш их хийх хэрэгтэй. Тэгэх юм бол залуусын цаг өнгөрөх юу амар гоё болж. Уусаа бүх хөгжил улс тийм байгаа шүү дээ. Тэгээ Солонгост яваад сакс максаар нэг амар биш ч гэсэн өлөн бөмбөр сайн байгаа ч гэсэн Солонгост яваад очиход л адгийн наадлын Макаод яваад очиход л те адгийн Хонконгд очиход л тэр онцоор ингээл харахад л Газар дахгаал явж байхад те талбай те битүү өрөөсөн. тэр чинь өөрөө нөгөө залуусыг ядаж нэг хүн шигээ димид гудамж мэдрэлж баарлуу алхчихсан дөрвөл тэнд харангуут уушаа чөлөн бүд тоглоё гээд тэнд нэг сатараад ядраад харих ч юм уу те тэр зүйлээр Одоо яг наад чинь бол бүр яг ахгүй. Одоо тэгэнгүүт чинь тэд яг тэр Хонконг шиг амар гоё тийм талбай малбай бол биш дээ. Манай талбайнууд уучлаарай. Тэгсэн мөртлөө цоожд. бүгд зочд Хамгийн Цоожд амар. гэсэн ойлгодгүй. Цоожд хүүхд тоглох гэж хийгээгүй юм уу тэр чи яасан те? Цоожлох гэж хийсэн юм уу? тэг нээлттэй хийгээд өчгөрчтэй шүү дээ тэгээ тэрийг ихэнх нь эсвэл нэг хувийн хүмүүс мөнгө олохгүй барьсан байждаг тэгээ мөнгөгүй бол ордог ч гэдэг юм аа тэгээ нэг нь энэ олон цементэн ширэнгээ олгож явах хооронд заримдаа бол те гой газар нь бол жижиг талбаанууд дээр хийгээ тэгээд гадалд нь хүн суудаг юм ч юм л хүүхдээс салхилуулна хүүхдүүд тоглож те тэрийг Гүүж мөдөг талбай энэ төр амар өгүүлж байгаа мэдээж байгаа хөөхтэй. өвлөгдөж шүү Зүгээр л сэрэг төрөлөө оролдоо тийм үстэй. Хичнээн хүн тойроо гүүж гин, хичнээн хүн хүүхдүүдээс салхилуулж гин. тийм шүү Амар өгүүлэгдэж байгаа. одоо жишээ нь хүн те одоо 3 дугаар хороолд амьдардаг хүн гой газар гүүхийн тулд цэцэл дөрөлн рүү ирнэ гэсэн жоохон бас хэцүү шүү дээ. А тэг чин тийм гадаад бол тодорхой радиус болгонд нь яг тэр нь байж байгаа байхгүй. Өөрийнх нь ойр орчин. Тэгээд гараад гүчээл нойтон газ гэрлүүг орж ирээ солиол. Тэг чи энд гүгээд норцсон баг чи юу гэрлүүгээ харж идэл хөлснө хатаад би энд нь шингээд хөлс биенд татах тийм сайн биш шүү дээ. Би найз чи хаанаас гүгээд авлаа? Хотын дүүс. Хотлын төв. Эдгээр нэг юм тий хотын төвөөс гээд. Тийм нөгөө нэг таны хэлдгээр нөгөө юу ууж Тийм. юу яа идчихсэн 40 мөртэй хөлөө. 200. 220 морийнх нэг юм одоо манай цэцэ Баттур те одоо энэ ингэж төвөөс гэт. Тэмээт бид нар мэдэж шин. Төвөөс очихж гүүгэр гайгүй. Ялгаагүй. Хичнээн би ийм байлаа гэдэг шиг. Ялгаагүй л хэцүү шүү дээ. Сэтэл арай гоё хөнгөс дэвээ яа. Хүндэрсэн үү? Дидэрсэн үү? Нилээ хүндэрчлээ шүү дээ. За хөнгөрүүлээ. Юм хөдлөөд харна. Манай ах чинь бас яг өөрөө бас яг 21 аймгийн лиг тоглож ирсэн шүү дээ. Яг тэр чинь бас яг менежментээр нөгөө олонний танил бас улсын цолтой бүх Тийм, тийм окей. үү гэж яжсэн шүү дээ. Манай багаас ч одоо Пүрв давг амар зайн ачин за урлагаас гэх юм бол цэцээ цомах ч гэдэг юм уу те. Ингээд тоглож ирсэн. Тэгээд яг лигийн тамирчтай яг цуг тоглох ер нь ямар мэдрэмж байсан? Тоглолчийн замналаасаа гэдэг. Тэр бол гэхдээ айгу гоё мэдрэмж юм билээ яалч. Тэр бол бас л нэг хөгжүүлэлтийн нэг хэсгээс шүү дээ. Тийм. Одоо жишээ нь Амбокыг очиод хаагаа зогсож явах үе надад хэзэж ирэхгүй шүү дээ. Монхыг очиод те нэг ингэ зөрөөд хүн сулрангууд Яг таг гэж толцдог тулдаг шүү дээ. Тэгээ монхын урдтал тулаа зогсох тэр
мэдрэмж те. Санчрын урд, бэлгүүний урд тулаа зогсох. Бэлгүү азаад ирсэн ховдос тоглож байсан шүү дээ. Яг тэдний урд ингээд зогсох гэсэн чи. Азаагийн урд дээрээ зогссон. За ах зүгээр арайчтай хаа. Тэр мөн сонгор хахаад ирлэхэд би урд гожин гэсэн. Бид нэг яаж хаах вэ тэр чинь ингээд шидчихнээс гэсэн чинь. Ингээд гэсэн чинь. Тайван байгаарай хаа. Тэр чинь айгүй хорон хөхтэй юм л шүү дээ. За хаа арайчтай тайван байгаарай. Би чинь чинслээс хаачих гээд байгаа. Зүгээр яах гэсэн юм бэ л гэсэн үү те ер нь. Ахын нэг амар карьер байгаа ш. Тэр лиг дээр чинь Өөсгөгийн тэр ярьдаг үнэн байхгүй. Би яг асууж ороод асуучлаа. Өөсгөө чи лигт заяа нэг ч гол оруулаагүй заяа. Лигийн турш Сквадрас тоглолт. Сквадрас нь сайн баг юм чи. Статус ямар ч тийм юу байхгүй. Нэг ч гол оруулаагүй, нэг ч пас өгөөгүй, нэг ч яагаагүй. Явсараа байгаад паа гэсэн чи би ч тэнд лигийг оноогоор тэргүүлж тий. Урлагийнхныгаар оноо алтаар тэргүүлж байгаа. Самбар би чи айлаа минут энэ Роберт иргэн шараад ингэсэн чи нөгөө ч авч Шингис авч юм аа. Би ч юм үзсэн амт юм байжсэн чи. Финалийн тоглолтын дээр ливэлээс. Миний амьдралдаа Өөсгөгийн ганцхан хийсэн статистик нь блок гэхгүй. Тэр нь над дээр болоо. Яа. Өөсгөга үний юм байна. Үнэ. Тэр бол амар. Тэрийг наад чи амар ярьдаг байхгүй. Дагуу би бол ингээд лигт бас бүтэн өдөр тоглосон хүн байгаа маа. Тэгээ би бол юу яасан? Нэг ч оноо аваагүй, нэг ч статус бүтгөө. Гэхдээ яг үүндээ онооны лидерийг хамгийн сүүлд нэг блоктол дууссан юм даа гэж. Тэр амар. Тэр цаамахаа яг тэр тоглолтыг одоо шууд нүдэнд харагдаж штэ. Бид өөрөөсөө яг өчтөр яриа л яжсэн. Яг тэр нэгээр хайдаг амар тийм. Гэтэ Роб төгчөөд цаамах арай өндөр ажиллаа гэж бодсон баха. Араас нэг жоохон бэмбигнэнгүү ингээ харснаа зүгээр ингэж осч ирээ. Нүүг нь аваад маа гэж савсан чил зүгээр гинт аваад зүгээр 360 эргээд доороосоо гар мараа гаргаж ирж доороо сэнсэрж иргээд. Тэр чинь зоод аваад шүү дээ. Пүнк гэдгсэн Роберт орилол гүнгүүт нь ингээл хайсан. Яа тэр мэдрэмж амар. Тэр чинь нөгөөтгөнд бүр яж яхад бүр амар дээрс нь амар сэксэн. Гэсэн тэгээ бүр 21 аймгийн лигийн хайлайт болцсон. Нөгөө реклам дээр чинь 21 аймгийн лигийн эхлэн энд чинь зүгээр бичлэг өгөх байхаа. Амбук байхгүй. Дундуур нөлжүүлсэн байхгүй байгаа гэсэн. Тэрийг өгчөөш тэр бол супер байсан. Би жаас юм гойж байгаа үүдээ шүүд найруулагчтай нарьсан шээ. Тэгээд бас нэг гоё мөрөөдөл чигтэй ер нь хувь тавилын юм шиг байна. Аханд бод манайсад цуг зөндөө байсан хүмүүс чи ярьдаг шээ. Тэгээ ер нь бол хүн ингээд нэг төгсгөн гэж байхгүй. Гэхдээ зөв сайхан явж хахад мөрөөдөл ингээд багаар билетэд юм шиг зүүчиг өдрүүд байдаг аахгүй. Би ингээд харж хахад Монголд ирсэн яг нэг суперстарууд ирж эхэлсэн үеэс ш бүгднгийнх нь шоу хөтөлсөн байдаг аахгүй. Хамгийн анхны ирсэн Жаки Чан ирсэн. Одоо энэ Баянгол зочд буудлынхаа авчирч ирсэн баг. Талбай дээр ингээд гүчэл ирэхэд нь би хөтлөөл битээр цуг ингээд хүмүүс өгсөн. Манайхан урагшаа дээр л Жаки Чан яагаад ингэж болохгүй юм бол. Дараа нь байжсэн чинь Dwight Howard Монголд ирсэн. Бүхэн өргөнд Өөсгөө төр хөтлөхөөр очсон байжсэн чинь. Тэгээ манайхан арай болоогүй байсан байхгүй зохион байгуулалтыг авчирчсан багийнхан жоохон зарим нэг жоохон нэг худлаагаар байдаг шүү дээ. Тэд нар нь одоо NBA суперстартай элдв юм ярихгүй шүү. Янз бүрийн юм ярихгүй. Яг хөтөлбөрийн дагуу оруулж ирээд нэг гоё мэдчлүүлээд нэг үг хэлүүлээ шууд эндэрлүү суулгаал тэгэл тоглолтын тэмцээн үзүүлбэрээ үзүүлнэ гэдэг юм яриалаа. Би ч бас YouTube үздэг хүн шүү дээ. NBA шоунуудыг үзнэ. Dwight Howard бол Shaquille O'Neal, LeBron James, Dwight Howard 3 бол бас шоуны хаадууд واخгүй. Тэр нэг жилийн All Star дээр тийм бүжиглээ. Тэрийг үзсэн. Жиг шоу мэн бол Dwight Howard واخгүй. Ийм хүнийг одоо ингэ тэнийг юм шиг оруулж ирээд энэ дэр суулгаа те. Тэгээ орж ирэхин өмнө бид нар 30 минут тэр том суперстар анхууд дээр JNB-д амар байх үүдээ ирсэн шүү дээ. Тэгээд Азийн туур хийж байгаад манай одоо энэ одон туяа гишүүний хүү нөгөө хин чин бүрэн билүү биш ээ. Үнэн бүрэн манай одоо энэ Батушиг эднэр нийлж авчихсан байдаг багш. Ер нь үнэн бүрэн энэ төслийг эхлүүлсэн байна. Тэгээ Mobicom дээр орж. Тэгээд 30 минут зэрэглийг бэлдэж байгаа шүү дээ. Тэрийг сонинд өг байгаа зүйл. 30 минут бүхэн өрөөнд цугулцсан үзэгчтэйгээ бэлдэж байгаа. За одоо бүгдээрээ яг ороод ирэнгүүт нь Ховард гэдэг тим шоу гэж байд юм уу. За дахиад нэг хувь. Тэгээд за Dwight Howard орж ирлээ явлаа. Ховард. Тэгж зэрэглээ бэлдэж илээ заа бүр сонин шүү дээ. Энэ бол түүх واخгүй бодит түүх. Тэгээ ингээ гусчихсан. Тэгээд Dwight Howard маань орж ирлээ. Бүх хүн сандарч исэн тэр үед. Зүгээр ингэж л байсан. Яг нөгөө бэлтгэлээр явсан уу тэгээд яг яв. Тэгэл ингэсэн байжсэн. Howard орж ирлээ, бүшүүд орж тэгээд пүнк гэл битүү хамгаалсан Монголтай. Манай хүн ч зүгээр Adidas-тэй гэрээтэй те.
Ховард гэсэн логотой Саарл бодвол. Саарл бодвол Ховард пүүзээ өмссөн. Тэгээд яа тэр мөр зэр пүнколоос бурхан минь ямар царайлаг ямар ч гоё бийха пропорцтой. Тэгэл бүхий өргөө чинь зүгээр 30 минут бэлдсэн юм чи алалгүй яа. Биш нэг хэдэн дохиотоо болсон ингээд. Тэгээд байжсэн чинь Ховард бүр шокроод баярлаад өдөр шоу мэн нөөч бүр хөөрөөд тэгээ энэ дэр суудаг байхгүй. Тэгээ чирлид одоо галчуугийнх нь гарч ирэл. Амар чирлид манайч бас чирлидэртэй шүү гэдгийг харуулж байгаа байхгүй. Харуулсан чинь би өөсгөө сумлаад чирлидэрийн уралд гараа үзэгчтэй л хөгжөөх гэдэг чинь гараа гусчих гэлсэн. Манай нөгөө чинь үгэнд орон зорилттой. Уралд нь ороо шүү. Нөгөө октодоо чи гэсэн зэрэгэл нэрх гээл хөрөлдөөд инээгээ байж бүр зэрэгэл бүр инээгээ байж ангууд нь би шууд эндэрлөө харангууд. Hey do it гэж гэсэн. My friend Osco dance US бас нэг өрсөлдүүлэн хэлчихв US гэж яашаа. Тэгсэн чинь тийм биш дөөсөжтэй гэсэн чинь манайхан чинь хүний мод дуртай хүмүүс чинь чигөөрлөн өстэй. Ховард гэдэг. Dance hard гэсэн чинь Ховард буудчих. За тэгэхэд одоо тэр хүн хэрвээ өөрийгөө харж байгаа бол бас л тэр зүгээр зохион байгуулалтын багт байгаа нэг юм коммун нөхөр байгаа юм. Тэр над дээр гүйж ирээд болохгүй шүү дээ чи ямар дураараа юм бэ гэд нэг хүн илжсэн гэ боддоо. Чи бол зүгээр нэрээ бас. Одоо харж байгаа бол түлээ шүү. Тэгсэн чи Ховард бууж ирээд. Тэгэл чи тэр л гоё байхгүй юу? Ховард бууж ирээд өөскөөтэй үдсэн ш тэр хоёр бүжгээр ингээд тэгээ өөскөөгийн ардталт нь гарангуутаа бүс мөсрүү нэг юм ингээд тэр чинь зүгээр хүмүүсээ зүгээр фүн паа гэсэн чи өөскөө чинь ямар чанга галгаддаг моогүй тэр чинь нөгөө инерцээр тэгэхэд жүжигчин Монголын нэг жүжигчин өөскөө Америкийн саксчин хоёрыг бүжгээр бас хал зүрсэлтүүлж тэр чинь шоу байхгүй тэгээ нөгөө чи хөөрөнгүүтэ задарчиж байгаа юм шиг тэгээ маа гэсэн болдоо нөгөө моциклээр гарч тогтдог тэр амар тогтдог шүү маа га тогсон чинь энд юу вэ? Энд бодлоо орчлоо тий. Яаж ийм нөхөр яг энэ стандарт шийдэн тогтдгийг ингээд явуулаад тахгүй. Миний пүүз мүзэн шалгамаар байна гэдэг чи. Мааз гарч мааза тэр нэг микзикэр яриулах. Тэгцээс нөгөө ч одоо Ховардыг тохуулна гэж би ч ойрлоо. Чамайг тохуулмаар please slam dunk. I'm slam dunk hungry mangry. Аасан. Гэсээр бол Ховард чах нэг гой тогтдгүй шүү дээ. Тэгтэл тэр өндөр амьд нь авчрал түн гэл тохоол. Тэрийг харч чаа. Тэгээ байжсэн чинь Ховард надад хэлдэг байхгүй. Тойр бол сайн хөтлөгч байна гэж хэлж байгаа. Nice MC те good MC гэж байгаа те. Тэр үед MC гэдэг үг юмдаг. Энд чинь бүх юу гэсэн юм чийдэлсэн байж байгаа. Дараа нь ишээгээ гарч асуун гэдэг. Батшгээс асуунтаг. Тэгээ байжсэн чинь have a dream гэдэг нэг юм асуусан байхгүй. Ям dream-ээ бол мэдчихэж байгаа те. Чиний мөрөөдөл юу вэ гэж байна. Тэнгүүт нь биш үү. Би ямар тэр үнд чинь доллар гэлтэй нь шүү дээ. Ямар Америк явъя гэлтэй нь ш. Okay, I'm dream slam dunk гэсэн чинь. Гэсэн цааждаас юу гэж нэгс. Би чиний мөрөөдлийг биелүүлж чадах юм шиг байна гэдэг байхгүй. Тэгсэн чинь яаж гэсэн чинь окей гэсэн чинь намайг ингээ суугнаас бариад тэнэг том гартаа зав. Би чинь бас хараа 77 8 хилтэй те. Одоо нэг 82 хилтэй. Би ч бас чэйж мэж бас өргөн шүү дээ. Жижиг болохоос биш. Тэгсэн ингээ миний чэйжийг ингэж хоёр талаас ингэж бариад тэг намайг өргөөд заа юу өргөөд тэг надад бөмбөг өрүүлээд өргөөд тэгэл тэр зэрэлж галзуурж байгаа юм шиг намайг тохуулсан байхгүй. Тэгсэн би наагуудаа шийдэг дээрээс харсан юм чи сандраад маа тохохтай байж цаатлын голцооны цаатал дээр зөхөө бөмбөгийн шиг ойсон байхгүй. Тэгсэн Ховард стил намайг тавиагүй бөмбөг ингэж ахуулсан. Тэгээд тохолцсон. Ахаар согсроо хийж. Надаар хөөе өргөж байгаа согсроо. Тэг яг зүгээр буучрахад энэ хоёр жоохон өвдсөн. Тэчээс нэг амьд бит өргөж байгаа. Алдчихгүй гэ тэр хүнд бас бодож байгаа шүү дээ. Тэг ийшээ явахад нөгөө чи ингэж бац барьж ингэж авч байгаа. Тэг ингэхэд авчид энэ хоёр бүр яг дараа нь гэртээ очиод нөгөө цанцаа тайлаад ингээ харсан чинь миний энэ хоёр ингээд улаан ингээ гөвдрүүцсэн байж байгаа ингээ бацсан. Тэгэл би тэг өсгөө төрс нэг хоёр гарнаас нь зөөдч мөгдөв. Мань хоёроос чи ингэж өргөж мөргөөд тэгэл ингэж ингээл тэгэл гоё маазраал магаал явсан. Дараа нь Ховард юунд очсон? Америкт очсон. Яг өөрийнхөө пэйж дээр Азийн туур их гоё боллоо. Гэтэ надад хамгийн гүнстгэл үлдээсэн Хятадын цаана байдаг тэр Монгол гэж улс. Тэр хүмүүсийн эмоц характер бол гайхамшиг. Тийшээ заавал очоорой гэд сагчтай уриалцсан байсан. Тийм шүү дээ. Тэрэн дээр нь байж байгаа шүү дээ. Нөгөө Оскар хавтар чи Ховард бэлтгэлээ гэсэн. Яг орж ирж яаж шүү дээ. 30-40 минут бэлтэж байгаа шүү дээ. Тийм л байсан. Одоо уулдагч манаас юу жаарнаа юу үдэд байна те.
Одоо амар. Бүр тоглогч нэр тоглож моглоод. Тэ. За тэгээд season 2-ын маань 3 дахь дугаар. Өнөөдрийн дугаар. Тэгээ 3 дахь дугаарын маань аюун тэтгэгчээр бол итгэлийн чанараар Asahi, за хамтран ажиллагчаар Тодгил зүрээтэй TG брэнд, за мөн хамтран ажиллагчаар Хүссэн Пүүзэ Cool Kicks ажиллаж байна. Бүгд маш баярлаа. Баярлаа. За тэгээ энийг хэдүүлээ нэг уучи те. Пүүз өгч юм шүү дээ. Би нэг нэвтрүүлэх. Цомохын Yon Drink-ийг ер нь өмнө сонсч ирсэн үү? Үгүй. Энэ Японоос яг альбаасаар оруулж ирж байгаа. Хийж ууд юм уу те? Энэ одоо энэ саундаа хийгээд шууд сагсраа уучна. Нөө зөө. Энэ яадаг гэсэн чинь 4 төрөлтэй. Гадуур нөгөө нэг эрдэс нөхдөг ус мус гэж зардаг шүү дээ тий. Спорт уснууд те. Тэнгүү тэр чи одоо жишээлх юм бол зах зээлийн ханш нь одоо 4000-аас дээш явж байгаа шүү дээ. Нэг нь. Тэнгүүт энэ бол жишээлх юм бол 500 г усанд нэгийг найруулж уудаг наадах ч одоо. Тэнгүүт энэ нь болохоор нэг 1400 төгрөг хавцаа ч юм уу те. За. 500-аар өөрөхгүй. Ийм үнэ энэ шүү дээ. Тэгээ хамгийн гол нь энэний давуу тал нь гэх юм бол нэг хадгалагч бодис одоо тийм өөх тосмос юу ч байхгүй. Цэвэр яг нөгөө шингэн нөхдөг. Эхний дугаар дээр манай хоёр чинь нөгөө өөх шатаагч нь уугаад Шатаа. тэгээ өөхний шатаа баларч байгаа хүмүүстэй зүйл. Авч ирсэн. Авалтай бас. Энэ саксныг гоё энэ яг л юу шүү дээ нөгөө Эрдэс нөхдөг те. тий. Ашаа маш. Та нар ингээд сакс тоглоод амар хөлөрцөн байж бод орж ирээд яг нэг юм уухтвал амар гоё юу. Шаал гоё шүү. Нөгөө уснаас шал өөр бах те. Та одоос хөдөлгөөн хийгээл ер нь бас л хөлрөн шүү дээ тийм үстэй. Яг тэр үе мүйдээ зүгээр нэг 500 г усанд та ер нь хөлөрж илэн гэдэг чинь эрдээ алдаж яах гэсэн үг шүү дээ. Тийм байна те. Нөхөстэй юм байна те. Заавал биеэрээ биш ер нь зүгээр хөлөрж юм. Унтж явахдаа ч хөлөрж идэг, усанд орж явахдаа ч хөлөрж идэг гэж байгаа юм. Тэгэхээр тэгэл ямар ч үед тэгэл Ишнэр саннаас манад Newberry гэж нэг амар амт ирсэн санаж. Янзын шүү дээ. Ташаага барьж явжсэн аа. Пүнкөөс тогтдог. Катарт нөгөө эзний анхны дэлхийн аварга болоод. Тэгээ Бадруухан Олимпийн ороогоор явах гэж байна. Нөгшин өөрөө зардлаа гаргаад явчихаа. Катарт тэгжил очихгүй бол хэзээч очихгүй те. Эзний Азийн анхны дэлхийн аварга. Анхны дэлхийн аварга болсон шүү дээ. Гоё юм үзгээд шүү дээ. Тэгээ гоё юм үзчихээ нөгшин тэгээд явчих чи. Тэгээ нааш зардал нь жоох өндөр өнөөс. Гүй чи ингэж л явах тэгээд яг гар намайг хошруулж хагаад бас ганцаараа явжсан хань татцсан л та. Гэхдээ яг тэр шаханд нь орж бас явсан ч гэсэн би гоё юм үзсэн. Тэгээ очиод ингэсэн чинь манай бацаанууд ч хүрл авсан шүү дээ нөгөө. Сагсны. Тэг чи энэ ган эрдээ дээр байлаа. Тэ? Дэлхийн аваргаас хүрл авдаг шүү дээ. Ихээ ган эрдээ алтан гэрэл гэдэг шүү дээ. Тэгээ байжсэн чи яг тэн дээр очсон би нөгөө юм пост хийдэг байхгүй катарт очсон юм чинь. Зүгээр илсэн дээр барьсан амар хот юм байлээ ш. Тэрнээс биш гадуур дотор явахын аргагүй халуун малум. Тэгээ би ч гоё алтан машиндаа ингээд пүнкэд стори хийцэн байжсэн чи чатаар Newberry орж ирдээ. Hi bro гэсэн. Гэсэн чи та катарт явна бол тийм байна гэсэн чи би катарт биш. Та яг надад локейшн яваад би одоо яваад чигээ. Гэсэн хоёр өндөр хар нөхөр дагуулад. Надаа нэг тэнд ажилладаг нэг орчуулагч залуу орчуулаа явжсэн. Тэгээд моол дотор дуудаад дахиад ордсон чинь тэр амар гоё мэдрэмж аваад байгаа хөөе. Тэд нар чинь энд л бид нар уулзаал те дайл залал баярлаа баяртай хожуулаад явдаг байсан бол тэр хүний газар Монгол дээр тоглосон легионертой уулзах тэр мэдрэмж амар гоё юм бэл. Анх удаа юм бор хүн хараад те бас энэ рүү нэг юм огшиж явах мэдрэмжийг авч нөгөө чинь моол дотор орж ирэл ингээд уулзах газар тоглосон гэсэн байж байгаа л тэрнээсээ ирж байгаа би харж байгаа ш Newberry хараа хоёр цамхаг шиг хоёр өндөр хар нөхөртөл явж байгаа юм чинь тэгэл явжсэн чинь нэлээд дөхөөл ирсэн чинь над руу гүүдгий нөгөөдөг чинь бас даруу юм дугаан нөхрөөс над руу гүүгээл тэгэл гүүхэн гүүхэр чинь би чинь сэтгэлийн хөөр огшоо үн чинь дороо гүүш. Тэгээ хоёр талаас гүүгээл маа тэрвэл дээр пүн гэсэн чинь наа ингээд 30 секунд ингээд тэрврээд юм ингээд саг ингээд бурга гоё штэ ямар гоё юм бэ гэ болд тэгэл огшоол гатаач юм үнтэй юм билээ махч яах дайлнаа гэл тааш орын гоё олны газар орын мөр хаал тийм мэдээ макс манай бороод ер нь жоохон кэшн дээр жоохон хэцүү шүү дээ зөнгөр шүү дээ мэдэн шүү дээ гэсэн Newberry айгуу тийм босролтой. Тэгээ би ингээд стекнүүд аваад бүгдөө жоохон тэгээ уух юм байхгүй катар чинь аригт би юу нөхгүй үнтэй буудлын лаунжд л орж зөвшөөрөлтэй газар. Тэгээ ингэж мөнгө чи жоохон пив уух гэсэн даваа манай буудлын руу очие гээ.
Тэгээ нэтэр хоолож тооцоогоо гэсэн чинь бэри бас юу яриад байгаа юм бэ чинь. Та энд ирсэн. Би таныг дайл. Би өөрөө ирсэн шүү дээ энэ дэр. Би энэ гэсэр тооцоо моцоо хийгээд. Орой буудлын дээр очиж жоохон сууж муугаа маа гэдсэн чинь маргааш тоглолт ойрхон байна уу? Явахаас өмнө үзчих гээд байхгүй. Тэгсэн чинь одоохондоо төр юу атсан байж та амжихгүй юм шиг байна. Бидний шиг ойрхон тоглолтод гарах гэж байгаа. Маргааш би өглөө тэнтэй үрж цаа ууя гэх. Өглөө үрж ирэхдээ зайлвал юу авчирч өгтөн. Нөгөө өөрийнхөө тоглож байгаа багийнх нь юутай бөмбөг авчирч өгöd. Бэлэг мэлэгтэй. Багийнх нь одоо мерч юм байна тийм үү? Мерч өгöd ихнэр хүүхдтэйгээ хүүхдмөхтөйхэн бичлэг видео кол мол хийж мэгээ. Амар гүн үлдсэн бох. Тэр бас гоё мэдрэмж. Тэгэхээр тэр Ньюбери тэгж таныг ирэхэд тэгж баярал сэтгэлд гаргаж ийна гэдэг чинь бол ер нь бол энд байхад нь төдий ч ямар байлгасан бэ гэдэг нь л аахгүй тийм үстэй. А энд байхад нь үнэхээр жоохон хэцүүхэн байлгаж байгаа буцаацсан бол тэр хүн хизээж тэгж историг нь харсан ч гэсэн за гэл хаяа штэ ер нь бол тийм үстэй. Гэхдээ хамгийн ойрын жишээ бол Роб штэ. Роб чинь тийм штэ. Гардад ирээд баларцсан байж. Гардаас гологдоод пялагдаад явах гэжсэн хүнийг хаанаас очиж явлаа хаа спортын дуурд нь буудлаас. Буудал хайцсан биз амар гарууд. Араа нэг нилээ эвгүй буудал тий. Тэгэд одоо багууд ерөнхийдөө ингээд импорт ингээд ярьж байхдаа юу гэж ярьдаг вэ гэхээр наа чи баг манул тоогоо болохос баг роб моб юм биш үстэй гэдэг чинь нэг цаанаа нэг хэлээд байгаа байхгүй манус хүн танихгүй өнгөрөөч хөдөөл гэсэн санаа хэлээд байгаа байхгүй роб бол тэгэл юу дайчд орол алсан штэ ёо бүр гологдсон байсан амт нь тий тасарсан амт нь хүнд итгэл өгнө гэж тий тэр чинь тэгэл ингээл хэлсэн байхгүй яг тэр буудлаас мөтөр очивлоо авангуудаа шууд корпорат тавчир болгосон тий тэгээ корпорат болгож авангуудаа шууд номоцсорж хоол үлээд хөлсөнд бүр өстөд хөлсөн гараад чичрээд бүр ингээд манайхан бас зарим нь сайхан гарууд шүү бас муухай тэгэнгүүтээ корпорат хонуулсан тий тэгээ өглөө монстер бэлтгэл өдөр ирсэн чинь тий би та нарын төлөө би бүгдийг хийх болно. Харж байгаараа би та нарын төлөө бүгдийг хийх болно. Тэр нэг өмнө авчираад нөгөө нэг хайцсан байсан баг тэр нэрийг нэлээд яг хөө тэр багтаа бид нар хизээ тоглох юм гэдэг юм. Тэрнтэй хизээ тоглох байл гэдэг байгаа. Тэр хүн ч бас юм байгаад ш. Тэгсэн тэр тоглолтын дээр бүр хятсан тий. Гард биш юм. Биш. Гардээс өөрөө гэсэн. Би ч дараа жил нахгүй. Тэн дараа жил. Гард ирээд буцаацсан бас тий. Үгүй. Игэлж гардад ирээд өөр баг аваад тэгээ тэр баг нь буцаацсан юм шүү. Өө дахиад болцсон юм шүү. Хоёр баг болоод гурав дахь нь дайс гэж би ойлгоод байгаа. Магадгүй мэдгүй тэр Роб ч 2 жил ирсэн шүү дээ. эхний жилэн гард. Үгүй юм уу? Үгүй гардтай ч бүтэн тоглоагүй байхгүй даа. Тий. Колименыг сонгоод үлдсэн шүү дээ гард чинь. Аа? Колимен гэдэг нэг нөхөрөөсөн шүү дээ. Тэгсэн чи тэр яг Колименээ буцаагаад Робыг авч үлдчихсэн чи яг буцаах сүүлийн тоглолтын дээр 60 он авчдаг л яадаг үлээ. Колимен алаад те. Алчдаг байхгүй. Тэгсэн чи нөгөөдөл чинь за тэгвэл Колимен авч үлдээгээд тэгээ Робыг тэр жил юм уу? Тэгсэн жил байхгүй да. Тэгсэн чинь дахиж могож ирээгүй байна да. Дахиад нэг өөр баг авах гэжсэн тэр баг нь хайцсан байхгүй. Тэр баг нь авчаад хайцсан биш үү? Авцаа хайцсан. Тэр нь 21 аймгийн баг. Тэгээ 21 аймгийн. Дээр нь тэр нь бүр муухай заяа. Яг тэр буудалд тэр чигээр нь орхицсон хоол ундчгүй юу чгүй байжсан байгаа байхгүй амар нь те. Тэр бол бас муухай. Тэгээ аваад ингэсэн ямар ч одоо бид нар борч байна уу, цагаан ч байна уу, шаарч байна уу, амьс нэг дэлхий дээр л амьдарч байгаа шүү дээ. Юм хүн шүү дээ. Эр хүний замын зуурт гэж ярьдаг шүү дээ. Тэгээд хүнд итгэл олгоно гэдэг чинь өөр амар юм бэл. Тэрийг үл яг Роб дээр харсан. Тэр хүн зөө бэлтгэлээ хийгээл. Би та нарын төлөөс бүгдийг хийх болно. Надад итгэл өгсөнд баярлалаа. Би бол ингээл дуусчихсан. Та нар бол сайн сэтгэлтэй хүмүүс. Би та нар харж байгаараа бид нар гэлсэн чинь аалсан тэгээд. Одоо ч гэсэн сайн газар тоглож байгаа шүү дээ. Одоо Францтай л байгаа. Франц тоглож байгаа. Тэгэд ер нь 4-5 жил болчихлоо шүү. Дайч дээр бол ер нь нэг тийм буруу сонголт бол бараг байдаггүй байсан. Одоо тэр жишээлбэл Ким Чалмyon. Тэр амар тий. Ким Чалмyon мөн. Ким Чалмyon. Үнгээр дихгүй юм чи тэр чи яа амар тий. Тэр ядаргаатай дунд мундаас үсэрч гарч ирээ шичиг минь нөгөө хажуунаас нь хустаг хавх мах байна штэ тий. Үсэрч гарч ирээ тэр чинь нөлөөгүй гаргангуудаа ингээ шидчихсэн юм айгуу төвхтэй. Тэр л сөв хурдтай тий. Гинт зогсч өгсөн тий. Тэр бол бас л одоо тулгаагийн бас сонин сэтлүүдийн нэг штэ.
Тэ тулгаан ингээд легонор тамирчин дээр аас тоглогч гээл тэ. Тэг бараг дэлхийд ер нь тийм байхгүй. Тэгвш хамгийн амар гэж байгаа байхгүй. Хин тэгж яаж байгаа шүү дээ. Нэг Арсан Солонгос боловсруулсан манай нэг ахгүй үед суужсан. Кимчол Мён очоод пүнк гол хийчихэл гүйжсэн чи Роб тэрж аваад буцаал Роб авчираад 3-аас хийсэн чинь Робыг очиж бүксийн зогч могол тэгсэн чи манайх тааж. Та нар юу л хийгээд байна те. Хойд солонго. Би Арсан солонго. Тэгвэл хойд солонго. Тэгээд бас та нар бид нар юу л хийгээд байна те. Энэ байж болохгүй шүү дээ. Энэ Арсан Солонгос нөхөр харын бүксэн дээр алгадсан. Гол хийнгүүл хоорондоо тэрвэрлдсэн гүйж яахын нөгөө нэг дэлхий дээр танаа оны ганц сайн явж байгаа нөхөр чи янзалж байгаа юм. Тийм амар юм хийж байгаа байхгүй. Тэгээд чинь үнэхээр бас хэцүү хүмүүс тэр нэг Солонгос нэг хөлбөмбөгийн баг ирээд эдгээр нэг паринд явсан шүү дээ. Солонгос баг Монголд төрж тоглоод тэгээд Бука ресторанд очоод охтууд мохтуудтай нэг уцаад өгсөн би нэг Кимчэлмэд селфи мэлфи дэлж жагаад бүгд ахуулсан юм шиг л. Нэг өдөр нэг хэсэг нэг тоглоог шүү бүгдөө. Кимчэл маань нуруу ингэсэн нөгөө Скватрын бүгд те хоороор тоглоог шүү. Тэр чинь бас зарим нь нүд явцсан байсан шүү. Багш нь бүтээч янзлага хийж байгаа байхгүй. Бүгдийг янзлаа хийсэн юм чи. Амар сонио. Тэр Роб гэж байгаа байхгүй. Роб Кимчэлмаерыг суулгаад биш нэг коронт байсан шүү дээ. Энэ Дүнжин гарын хурдны зан дээр гаргаад тэгсэн чинь Роб ч амар лаг. Аха. Энэ чог машин бариулж үзүүл яавал. Наа чи юм үзээгүй юм шиг байна л гээд мэдээд байгаа байхгүй. Тэг гаргаад хурдны зан дээр гаргаад Кимчэлмэнд ингээд энийг оролдохгүй энэ хаац юу ч нэгээд. Тэг ингээд гэсэн чинь яа та нар тэр мэдрэмж амар шүү дээ. Би бол тэр сагсанд орсны буйнаар тим сонин мэдрэмжүүдийг авсан. Кимчэлмэн зөө автомат крон яг ингэ бариад Дүнжин гарын замч хоосон байсан. Ингээд хаазгшгээд хаастайгаа зэрэг тэгээд нэг 30 минут унаад сүүлдээ Кимчэлмэн ч мэдрэмжэн лаг тавьдаг болчих жоох. Тэр хооронд нөгөө амгалангийн юу хүрээл буцаалтай. Хамгийн сүүлд нааш явж байгаа шүү дээ. Дахиад бүр ойрлоо зав. Тэгэл ага гэдэг гэсэн дээ. Ага. Тэг Роб Кимчэлмэн хоёрын нөгөө лигийн хаалт дууссан бид нар пара хийжсэн шүү дээ. Тэрэн дээр ярьж байгаа нэг саваагаа аждаг юм. Роб нь тэгээд чи надад мэйл зээлээ хүү уцаа хүү гэдгсэн чинь надад уц байхгүй мэйл байхгүй гэсэн. Би чамд яаж бодох вэ? Чи надад холбогдож болохгүй гэж одоо Джон тэгээд чи надад холбож болохгүй юу яриад байгаа юм. Роб тэг би юу вэ? Чи надад амар таалагддаг. Би дараа нь заавалчгүй виз гаргуулж агаад танаа унсад доош ажиллана. Би чамдаар очин чамтай уулзна гэсэн чи ирж болохгүй шүү дээ. Оршуулга хийдэг дунд нь. Тэг яагаад болохгүй гэсэн чи над дээр ирээд хойлоо нэлээ явах юм би ингэвэл магадгүй чи ингэвэл юу гэж тийм балаа тийм тэнийг уулс гэж юу гэсэн чи ойлгохгүй байна гэсэн. Ага энэ цаа хэлээ. Янзын ойлгож. Тэгтэл мэрээд байна гэдэг. Тэгтэл Америк Арсан Солонгос хоёр хүн хамгийн сүүлд салахад Америк хүн нүдэнд нулимс зэлгнээд тий. Ингээ явлаа гэл ингээл тэрвэлдэхэд чооч явах гэж нэг улсын тим юм шиг дотроос огчл байгаа ш тэр юм чи. Мэддэхгүй юм. Мэддэхгүй ингээ пүнкс лиг эхэлж чадаас ганцхан гоос байхгүй. Сандэ орсон чинь яасан гэсэн чинь биднээс аврага бол танаас нэг юм гуйжлах уу гэсэн заатаг гэсэн чинь та надаа бижек костюм нэг гой гуталтай авч өгөөд тэгснэ гарахта ага гэсэн чинь сандын үүдэнд нөгөө нэг хөлхний цагнууд өгдөг шүү дээ амар цагнууд тэрний юм голд цаг өгдөг шав ингэсэн ага энэ цагийг авч өгч чадах уу аав шүү дээ асуудал байхгүй шүү дээ тэгээд яг дуусангууд гонжин авч өгөөд нэг гутал авч өгөөд тэлээ сорооч авч өгөөд нөгөө цагнаас нь хамгийн гайгуугаас нь нэгийг авч өгөөд пүнк явуулсан чинь худалдаж авсан билийн та надад аваад өгч болох уу гэдэг аахгүй. Яах гээд байгаа гэсэн чинь тэрийг авиж тайлганд юм. Хил дээр ороод. Тэгэл өнгөд за яасан өнгөд гарахт нь юутай гарсан ойлгомжтой. Тэгээ орж өгтөө энэ бижек костюмыг ийм мөнгөөр манай багийн эзэн авч өгсөн. Энэ цагийг ийм мөнгөөр энэ биелний нэ энэ ингэж авч өгсөн гэх бүх юма тайлганд. Амар. Гарал үүсэл тодорхойгүй махгүй юм шүү дээ гэж баларна шүү дээ. Хил дээр хороогдтал юм байна. Спортс тийм гоё явах те тэр Америк тэр хойдлон соёл хийгээд тий. Амар. Тэр бол супер сонголт шүү. Тэр хийн нөгөө нэг аас оч нэг багаараа ирсэн шүү дээ. Тэгэхэд чи нэг учиргүй бас нэг ингэж манайд чи нэг ингэсэн юм аа хоорондоо нэг учиргүй зузарч музраа тэгээд нэг эхлээд нэг багаараа тоглоход уу. Тийм. Дуу муу илүү зураг мурагч илүү солилцоож байхдаа манайд л флаш малаш нар хуулж өгч байгаа байхгүй.
Тэгсэн чинь хажуунаас хин шоолоод байлаа. Ямар тэнийг юм бэ? Наа фалаш малаш чинь хийл давахгүй шүү дээ. Наадвалд чи ямар ч хэрэг болохгүй. Ямар тэнийг юм яваад байгаа шоолоодсан байхгүй. Тэгээ ойлгохгүй. Юу өөрснөө л тэгчих гэсэн чинь тэгээ болгол юм байж. Манай шгшөөтэй чи яг эднэртэй багаар нь үзэхэд яалаа хожлоо манах. Нэг хожигдсон. Эхэлж хожигдоод дараа нь болохоор хожсон. Гоё балаа гарч үү. Балаа. Жижигхэн тайрцсан юм шиг 5 жижигхэн нөхөр. Гэсэн мөртлөө ёо. Урд хойнгүй татчиг нь ал зүгээр байсан. Төвхтэй гарч. Тэр жилийн лиг бол бас сонирхолтой шүү те. Легонор Америкт арсан солонгостой те. Үзээтэй те. Тэгээ манай хамгийн амирыг авцсан байсан л да Ким Чол мэн те. Тэр уус тасарсан байсан. Тэр Сүхбаатарт өгч юм билээ. Сүхбаатарыг бас сайн тий. Тий. Сүхбаатарлаг. Тэр чи юугаар. Тэр миний найзууд Ким Чол мэн. Надаас нэг гуугаад тэд яаж холбогдоод би мэдгүй бас эвгүй байгаа байхгүй. Тэг арга байгаа байхгүй. Над руу ярьснаа. Ага маргааш орой бэлтгэл дуусаад яг 9 цагийн үед таны утсаар би хятад руу ярина шүү гэдэг байхгүй. Окей. Тэгсээр хятад руу нэг утас руу залгуулдаг байхгүй. Залгуулад пункт ярьсан чи тэр утсан дээр аав нээжсэн. Аав алчуулагч юм билээ. Хэмжил маны. Тэр сонсчихсон уу? Тэгсэн тийм гэсэн. Тэгсэн чинь Бээжин тэмцээнээр ирсэн. Тэгээ байж хат эсвэл яг хуу захаа махал битсэн л бах л да. Тэг хэлүүлсэн бах те. Бээжинд ирж байгаа тэг хүүтэйгээ ярьч болох уу гэл зөвшөөрөл авсан бах те. Эсвэл дотор мотор тэндээс нэг хүмүүс яадаг чи нэг аргаа олж л байгаа. Тэнгүүт таны уцаар ярьж болох уу гэгүүд окей. Тэг цаг товлуулаа те. Тэг шар Чингисэнд орсон шүү дээ нөхдүүд. Байж байгаа. Тэг чи ингээд багшин тусдаа нэг өрөөнд том өрөөнд бөөндөө байдаг хөхгүй нөгөө тийм. Тэгээ байж ангууд цаас ага гэсэн чинь please гэлдэг. За гэсэн чинь түү шар Чингис гэлдэг хөхгүй. Яг гэдэг гэсэн чинь нэгийг нь багшид нэгийг нь бид нэр. Тэгээ авангуудаа нэгийг ингээд нуугаад нэгийг бариад багштай орлоо өгчтий. Багш нь дээрээ саган татчаа сага амард юм байна. Багш татахгүй бол тэгээд татгаар азартчихэд байдаг. Аюултай гарууд. Өнөр танаар багш татангууд айхтар тий багшийг татлаад ихлэ талдаа оронгууд тэнд зэрэг нууцаа тойруулд юм. Тэгэл инээд аваач тийм аа хөөрхөн. Тэгээ манай багш нөгөө нэг яг ер нь бол хангамж ер нь бол тийм нөгөө багийн нөгөө хоол унданд гардаг мардаг юу ч юм бол юу ер нь бол бус догдтой харьцуулбал гайг байгаа шүү дээ. Тэгэнгүүт нөгөө багшийг хаяа авч явна бид нар те. Тэгэл яг нөгөө менежерүүд томчууд ингээд тэнцэж нэг 100 татаа сууж байгаа шүү дээ. Тэнгүүт л гэлэг нөгөөт чи араас. Хи наатанд хи согтоох гэдэгхгүй. Согтоох гэдэг. Тэр багш нь согтоод унчих юм бол нөгөөдөл чинь тийчж бас нэг хідэн цаг дураараа яваарах гэдэг шүү дээ. Тэгээ багш нь жоохон цаашаа маш арцсан мэт өгч юм газ ингэчээл бас ингээл юу ч болоогүй юм шиг бас хөөрхөн тэд нар чи яг нөгөө ийм юмд байдаг болохоор чинь зэл хэцүү л байхгүй. Надаас нэг амар асуулт асуусан шүү нөхөр бол. Бид төр чих найзлдаг гэсэн байнгад авч юм бол. Сүүлдээ пицца иддэг болсон ш манай хүн. Пиццанд дуртай муртай болж байна. Тэгээ яг зүгээр манайхаас тоолох тухай нэг юм асууж л байсан. Наач хэцүү асуудал угсаа ойлгомжтой. Бид нар бол чадахгүй хөө. Чи ч өөрөө бас өөр соёлтой газрын хүн гэл харин тийм юм хүртэл яриад тэгэл явсан авч дараа жил өстө дахиад яах юм бол би заавалчгүй багтаа тоглоно шүү гэж явсан. Тэгэл тэрнээс хойш ирэхээ байсан та. Одоо зайл юу хийж идэг бол тэд нар. Тэгэл одоо тэгэл юу хийж идэм бол нэрээ. Тэгтээ нэрээ асал. Хөөгдөл мөгдөл амар шүү. Тэр юу хийдэг болохоор тэгж амар өсөрж тэгж амар атлаа. Тэгэд миний заах бол тэр би хааг бол тэнд зогсоож болно хамаагүй. Тэр тоглогчийн тэр яг Ким Чол мэн тэр нэг юу н амар واخхой. Ментал амар тэр нэг сэтгэл зүйн амар. Сэтгэл зүйн амар. Яг эвгүй үед бараг 90 оноо алдаагүй шүү. Шидсэн бөмбөг юм алдаагүй. Тэр амар. Яг нөгөө мөнх би жахт дандаа эсрэг тоглож байсан юм болохоор энэ мөд л өгөхгүй санаатай л уг нөгөө тийш бөмбөгийг тойруулах гал үзээд байгаа шүү дээ. Яаж яжаа гүүж гарч ирээл би яг эсрэг рүү хөөх бөмбөгийг хөөхөд энэ талд нь жоод тойроод энэ талд нь гараад идэхгүй өөрөө. Тэнгүүтээ гарч ирээд яг шааж байгаа юм ширсэн. Яам нэтэ хөлөө зөөж байгаа л. Тэр сэтгэл зүйн гол нь яас уулсан. Тэр би хаана бол хамаахгүй тийм үстэй. Тэр нэг тэр өөрөө бакум дотор ингээд төрмөл ах уу. Ингээд тэр өөрөө төрмөл ах. Тэр байгаа нэг сэрэг байгаа маа. Хүмүүнтэй ингээд мууд жудлангууд бас тэр үзээтэй тэр. Эйгүү гартай тэр харс марс үннээсээ. Дөнгөж игний ирдэг жил нь тэр чинь нөгөө нэг юу яагаад тийм амир өсөрдөг гэж мэдгүй шүү дээ манайс чинь. Энэ халаалт хийжсэн чинь нэг юм адилхан тийм царай нь ядж хат ялгарахгүй тийм нэг өлөө хоёр хүн дээр нудаас тохож мохоод өсөрж гарч ирээд тэгсэн чинь нэг нь тэр өсөл юм байл л дээ.
Тэгсэн чинь нөхөр бөмбөг таслаад гараад ирдэг байхгүй юу. Тэгээд би өөдөөс нь гарч ирээ. За энэ нэг юм болох ч болно те. Ямар ч байсан зүгээр уцалцахгүй нөхрийг гэл. Яг хөлөө тааруулж байгаа амар өсөрч гарч ирээд хоёулаа хоёр талаас маага мөргөлдсөн чинь өсрэлттэй хүн чинь ингэдэм юм. Үргэлжлээд ингэ дээшээ яваад идэм. Миний дуусчихгүй. Тэгсэн чинь агаар дээр хоёулаа ингэж хөндлөн болоод тэгээ нөгөө нэг илүү гараад өсрэг гараад ирсэн хүн чинь ингэ агаар дээр хөндлөн болонгуудаа яг энэ чигээр дүрх би доор нь унаад үхээ алдсан шүү дээ. Амар хатуу те. Амар хатуу би хаад дээрээс. Тэгээ балрангаа алж байгаа. Та ер нь хэдэн дугаар хийчихвэ нэрээ? Өнгөрсөн сэдэн дээр чинь битэр чинь 32 те. Битэр чинь гээд тэгтээ хоёулаа гоёо өгшөө. Энэ хараа энэ баян ингээ хийх шиг нэрээс. Дугаар бол дунд дээр батны. Яг ингээ харсан чинь Өмнөх дугаараа өрөө төл. Боли ер нь Тэ. ингээ харсан чинь хоёулаа лаж 32 дугаар хийсэн. Одоо ингээ гоо гаргаж 35 байж штэ. Мөдүүгийн дэвшүүлэн зайлууд гэдэг чи голроос өгж байгаа л одоо ингээ байна. 32. Тий. Одоо ингээд 36 дахь нь юм уу? 5 дахь нь болж байна гэсэн. 35. 30 дуу. Ер нь бол 3 үеэр нэг тусгай дугаар хийсэн. All Star. Сая юу All Star үеэр нэг тусгай дугаар хийсэн. Сая юу гүгтэж, улирлаа гүгтэж нэг тусгай дугаар хийсэн. Гээ энэ эдийг оруулах юм бол ер нь бараг 38. 39 мэс юм биш үү? Америкийн сакс ярьд юм таад. Таад. ярьж болно шүү дээ. Леброн л яриач тахаа. Америкээс аксрахаас өмнө бэлэг явчих уу? Тэгэл та. Оо тийш тий. Бэлэг өгч те. Бэлэг. За манайх гоё. Манай вая юм гоё За буянтай. манай За. Ion drink Сайн электролитус. Наач 3 юу юм. Манай Асакигийн гарын бэлэг. Нэг удаа нэг Одоо энэ минь чинь бол яг тэгэл бас эрдэс мэрдэс нөхдөг тийм чихэр юм билээ. Бүх юм Ion drink-ээ та сайхан найруулж угаал. Цэвлээ TG-ийн бэлэг явчих. Energy drink байна. За TG Sport. За манай улирал хоёр дахь улиралд бас хамтран ажиллаж байгаа. Манай TG Sport-ыг бол одоо надаар хэлэлтгүй та бараг танилцуулбал бараг юу яах вэ? Илүү бах та гэж. Вау. Ямар гоё юм бэ? Үе. Ямар амар юм бэ? Амар бэлэг явуулсан юм шүү дээ. Бид нар ерөөсө бэлэг мүлэг задлж үзээгүй шүү дээ. Unboxing хий. Unboxing. За TG дээр бас яриа тань шүү дээ. Манай байгаа. Бага. төгөлдөж бас Цэвэл. Бодлон дахиад байна. Вау, энэ ямар амар бодол гараад ирвэ. Юу болоо явчихв. За бодол наач альчуур биш байхаа. Алчуур. Чөр энд нь Йоо, энэ одоо юу вэ? Наач яг миний нөгөө нэг тоглож коуч болдог жил биш тахаа. Аранга алтан дорндын дажид. Йоо. Вау, энэ одоо. Камер нөгөө талтай л камер л Камер аа. Наад Энэ ямар камер гоё талаараа. алчуур вэ? Яа. Супер. Супер. За TG-д баярлалаа. Түүх юм да энэ одоо. Ам бүгнат. Яа бурхан минь. Аха энд бас дахиад TG дээр Шигшөөгийн. Монголын. Монголын шоу бодолгүй нахтай 3 мургаа үзэхээр гоё. Шоугийн бодолгүй. 3-3-ын 5 хамаагүй те. хамаагүй. Бүгд энэ шгшээгийн формат нэг болчих дээ нэг. Тий адилхан. Шгшээгийн саксны утнууд ч эрэхтэй эмхтэй том жижиг. Надад харуулах гэдэг юм дахиад. Гөөг би өөр харж байхгүй. Жишээ камерт ер нь харуулаагүй ч нэг Сайн харуулсан. Харуулцаа. Ер нь бол одоо ингээл харангууд яг одоо тоглож байгаа баг багтаа тоглож байгаа залуучууд бол тэгэл ер нь бол суперүүд л гэж байна те. Тийм байх. Нэхээ байна. Одоо энэ дажгүй тоглож байгаа юм бол содоо байна. Энэ 21 хийн. Орны ганзэрэг Ганзэр гэжтэй. ганзаа. Тооруу байна. Сонин юунод үзсэн штэ. Пеги гэж нэг амар нэг үзэгдэл орж ирээ байгаа. Тэр тий. Бас манай хамтран ажиллагч. Нэг үе явах юм бас бэлэг их болсон. Байна. За ингээд cool kicks. За юу бигээд манай хамтран цэвлээ бас манайха юу шүү. Бид гуравт бэлэг байна. Оо за баярлалаа. Cool Kicks. Баруун 4 зам нэг Jam Palace-ийн 4 давхрын 406 тоотд байдаг ш. Манай Cool Kicks-ийн дүү маань бол мундаг дүүдээ. Баярлалаа инкүшээ. Манай инкүш бол одоо бүх юм дээр л одоо сая Ара Cup зохион байгуулахад л одоо 3 шидэлтийн нас 4 насны англи явж байхад 4 насны 3 шидэлтийн За бараг л гар аваргууд пүүз өгж явах жишээ нь тий. Задлаа амбуг цэвлээ задлаа. Ингээл Винэс гоо амбуксыг л. манай инкүштүүдтэй одоо юу ярих вэ? Юм чинь тэгэл гоё сэтгэл байхад л болчтой юм дөө тий. Гоё сэтгэл байна гэдэг чинь тэгэл цаашаа юм чинь тэгээ сайхан явчихнаа л гэсэн үг. За энэ ч одоо юм бэ? iPhone 17 Pro Max. Гэж өөрийгөө хуураад Өөрийгөө яах вэ? Тийм үзэгчдийг таталтгуулах юм. Бэжээ. Оо янз. Янз. Айн юу юм Гайхамшигтай. бэ? Бүр нэг Pro
Аимс. Өн бүр гоё нь шүү дээ тий. Тий. Супер. Өн бүр супер юмсан. Тэр нэг удаж Одоо удажтай жоохон заалан тоглоё гэж бодсон. Гоё юмс тоглолоо. гоё аимс. Энэ баярлалаа бүгдэнд нь бэлэг өгсөн. Энийг бас ингэж оруулж ирж байгаа юм нахаа. Спонсоруудад нь бүгдэнд нь баярлалаа. Тэгээ би энэ TG-ийн талаар бас нэг гоё түүх ярихаар анх ингээд нөгөө 21 аймгийн лиг гэж явж байгаа л манай нөгөө ах эгч хоёр байсан шүү дээ. Яг ихний бүх хувцсыг хийдэг. Сомо. Ганзоо ах Сомо брэнд, Ганзоо ах бол бас нэлээ их юм нуугуулсан. Тэг яг сүүлдээ нөгөө Сомо брэндийн хувцс ингээд нөгөө нэг бүгд хийгээд Сомоч өөрөө нөгөө нэг зөвхөн лиг биш ачааллаад илхээ байгаа. Бид нарч бас жоохон тулд захиалга өгөөл ер нь жоохон хэцүү болоод эхэлсэн. Шахамдуулаад. Тэгээ байжсэн чинь хөлбөмбөгийн би нэг энэ Мессигийн нэг юм зурагтай юм зүгээр нэг юм нэг хөлбөмбөгийн хувцс хийдэг залуу байна. Айгу гоё хийдэг гэд нэг хүнээс сонсоод тэрүүгээр очиж хийлгчээд байжсэн. Чи хувцс хийдэм үс би хөлбөмбөгийн нэг жоохон ганцны хувцс хийдэм аа. Чи сагсны хувцс хийхгүй юм уу гэж. Сагс мэдэхгүй жоохон одоохондоо соногд хөрөмжийн хувьд тэр сагсныг боддгоо штэ гэл. Тэгэл маань хоёр өнгөрсөн баг. Тэгээ тэр жил байж байгаа Сомоо руу ярьсан чинь Цомооч дандаа тулгаж байгаа юм ингээл их тэгдэг. Тулгаж байгаа харин одоос амар очтой байгаа энэ лиг эхлэх гээд ингэсэн. За юучсан эднэрээ гэлээ жигдлээдхээ гээл. За тэгээ окей гэл. Тэгээ дандаа л урдууран залуул хийгэлэгчдэг. Ах эгч хоёртой бас баярлж явдаг. Тэгээ одоо бол чи бас арай даварж ийна тулгачаад байдаг дандаа. Хүлээж идвэргээд. Тэгсэн байж байгаад би нэг л болж гэдэг үү арик ах хувцсан буцаа урдаа хийлгэлдээгээд болдог. Тэнгүүт нь байж байгаа тийж рүү залгаад. Чи ажил дээр байна ус байнс би яваад чи гэдэг очно. Хэцүү юм яцсан гэсэж байна. Чи юу н аав ээж аль нутаг юм бэ гээл тэгсэн байхгүй. Тэгсэн чи аав арангаа шүү гэж. Чи арангаах юм тийм. Оо зоо. Хөөе. Арангаа алтан дорндын дааштай баг байгаас тэгс. Оо бас би түүхэндээ хараалгаа. За одоо хоёулаа яриад тахөө. За нэг нутгийнхаа багийн хувцсыг нэг хийдэм нэг шүү. Сагсны хувцаар нь яа гэм чийж яднаа гус гэд. Тэгэд тийжид дээр чи хамгийн анхны хувцс чи юу лээ? Нөгөө цагаан билүү? Цагаан улаан. Цагаан улаантай нэг тэг хөвлөмөл 3 удаатай. Тэг тэрийг гусдаг юм. Беги мэги Ньюбери ирдэг жил их те. Тэг Ньюбери жил. Тэгэл маа гэсэн чинь хөнгөн аюу гай болоо гэсэн. Тэгэл дараа нь бид ч нөгөө одоо яг энэ хувцс шүү дээ голд. Хар дээр шар хуулга анх удаанаас энийг хийсэн. Тэгэл тэрнээс хойш сагс руу хамгийн эхлээд манай хувцсыг хийгээл. Тэгэл иргэжлээс нь сагс руу цааш ирээд тусгаас одоо бүр ингээд мерч гаргадаг болоод уусаа. Эндэж гоё хийгээд тэнгууд багууц захиалга өгöd эхэлж байгаа шүү дээ. Тэрний өмнөх жилийн хувцс бүр гоё шүү дээ. Амар шүү дээ. Тасархаа. Тэ? Тэрний тэр оруулга нь бүр ямар үлээ. Амар тий. Маний тоглолт одоо надад байдж нэ. Нүүн бүр юм алтлаг шаард үлээ. Тэрийг нэг кой моинч гаргаж ирсэн тий. Тэрийг дахиж хийлгэж авч нэг хатгалъя да гэж. Тэгээд тэр ингэж эхэлж ирсэн манай TG тэгээд амар мундаг. Тэгээд магадгүй нөгөө нэг зөв газараа зөв хүнийгээ зөв юм руу татсан л гэж боддоо шүү дээ. Тэгээд өнөөдөр эргээ харахад TG гэдэг одоо TG-гүй юм алгаш. TG-гүй юм алгаас гадна TG өөрөө манай төвшөөр айгу сэтгэлтэй залуу. Амар гоё. Тэр баг нь сайн. Дизайнерууд нь одоо бол дилтгэх байсан мэт. Тийм саяны зинхэр шгшээ өгмөгч бүгд TG юм шүү дээ. TG шүү дээ. Одоо энэ волейбол сакс бүгд TG юу? Хөлбөмбөг. Улсын шгшээгийнхэн ч тийм болсон юм тий. Улсын шгшээч угс нэг форматтай болол загвар нь бүгд адилхан болол тэгээ TG-тэй гэрээтэй. Гой лаг шүү. TG лаг шүү. Баяр үгүй лаг. Тэгээ гарал үүслийн бичгээ мэдж байгаа өстэй гэдэг. Заавал араас гарал үүслийн бичгийг сая дэхтэй ерэн сануулчлаа гэдэг. Тий. Манай бас энэ Cool Kicks UB-ийн бас дүүнээс дүү бас гоё. Ер нь бүүз музик ер нь аха арьцмаар сонголт Монголд очиод авахд бол бас сонголт ихтэй. Тэгээ захиалсан ч гэсэн хурд үрээд ирдэг. Нэг шинэ либро ирүүл авъя да. Борд үгийнхээ. Борд үгийнх. Би ч бас олон юм эзэмшин штэ борд үг гэдэг. Тэ? Үг. Бас энэ хар ихээр муухай сонсдог тий. Тэ муух болохгүй штэ. Гойжлаад штэ. Тэ зөвхөн ер нь бол миний борд үг гэл бичсэн дээ. Сүүлдээ миний борд үг явсаар. Тэ сүүлдээ яг зүгээр Америк борд үг бол либро. Тэ Монгол борд үг бол ойлгомжтой санчир гэдэг юм байна шүү дээ. Тэ Монгол шар дүүтээс сүүлд бас нэг юм шар дүүтэй бас жижиг Монгол шар. Одоо Америкт нэг шар дүү шүү дээ. Дончч гээд. Юм гэж хөөш хүн зөв сайхан явахад цаанаасаа хүний хүсэл биелэнч гэж тэрийг хэлдэм лөө. Очиж Леброн дээр Лекерс дончч ирээд тахчаач явахт тийм их сонин. Сая сүлд Европын аваргач бит
дээр ч үзлээ ш Тамбук дээр. Доонч чи 2 тоглолт үзлээ, нэг тоглолт үзлээ. Ядчихлээ тий. Ядж байгаа юм чи. Даанч баг үнэхээр утаа юм байлээ. Ах хажууд шаналал гүнзгий санаалтал би ч ерөнхийдөө Словенийн багцаалдаад байгаа байхгүй юу. За наа чинжтэй гэл тэг явахгүй юу Намбука байхгүй юу гэл баг нь хэцүү баха гэл тэгээ хэлээл ам. Яг нь өөрөө донч шалсан ш нэг эхний хэдэн оног л авчдаг. 40 оноо луу яа. 8. Юу штэ. Юун дээр тэр Германыг бол баг жоохон зэгцтэй нэг гайгүй амтны хажууднаас нь янзлаад дуусгаж илээ ш. Ер нь бол тий. Амар. Барахгүй ч дийлэхгүй юм чи нөгөөд нь. Үнээр дийлэхгүй юм чи. Сагсан дээр тийм гоё юмнууд бид нар хийсэн. Яг эргээд гоё юм чи нөгөө онгороод байгаа биш энэ чинь худлаа юм дурсаж яаж байгаа юм шүү дээ. Гоё юмнуудыг хийсэн шүү дээ. Одоо бид нар энэ Тодо Омс гэдэг одоо бүгд хийлэгдэл болцсон лээ бас. Тодо Омс гэдэг энэ 17-д байдаг Омсны компаниар бид нар анхны дайч тэгээд Омсыг хийлгэжсэн дээ. Тэ гоё андерфит гэсэн мерч гаргаж илаа. За мерчүүд дээр гэл ярих юм бол анхны бас багийн хосолсон күртгүүдийг бид нар чи Салтан доорн гэдэг күртэг логотой күрчнүүд бид нар шишээр захиалж байна уу одоо ер нь байхгүй Хамбурт л байгаа зү. баа Тэр бүр ардтаа яг бүр Warriors өдр гэсэн бичиг мэлчтэй. Тэр бас классик тий. Тэг гоё штэ. Тэгээд тим юм хийж л байлаа. Манус чинь тэгэл ерөнхийдөө бол нөгөө нэг альва нэг юмны нэг юм гоё жигдрэлт эхлэл гэдэг ч юм уу тий. Тэгэл пүүз мүзээр 21 аймгийн лиг дээр анх удаа л бас пүүз мүзээр жигдэрж л байлаа тийм ээ. Пүүзээр жил болгоно л жигдэрдэг. Тийм жил болгоно л жигдэрдэг. Гоё л тэр нэг тэгээ юм тэгэл нэг сон харагддیں۔ Дөө тэгэл одоо жишээлбэл дайчдад байхад чи нөгөө тоороо явахаар болцсон. тий. Явхан тодорхой болцсон. Тэгээ байж яхад ерөнхийдөө бол за угаасаа байхгүй юм чинь өгөхгүй байдэр гэж болно шүү дээ. Ер нь бол бас багууд бол тиймэрхүү юмнууд өндөл байдаг шүү дээ. Тэгж цоом ах чинь айлгаал gaахгүй. Өө чи тоглоод байгаа хгүй. Өө чи явах юм тэгвэл чи гүрдэг ахгүй юм шүү дээ. Тий. Гэл тэгсэн чи нөө хүн инээгээл ингээл байгаад байхгүй. Тэгэл ингээл анзаарч хахад ерөнхийдөө ингээл явсан ч вэ, ирсэн ч ямарсан энэ багийн хүн гэдэг нэг энэ багийн нэг хэсэг те гэдэг ийм мэдрэмжийг ингээл хүмүүс тоглогч нартай бүгдэнд нэг чадаад байгаа хэрэг те. Хүндхтэй ер нь бол нөгөө нэг сагсагдагч өөрөө бас нэг цаагаараа хүмүүсийн хийдэг ажил байгаа шүү дээ. Тэгээ хоёрт нь сагсан бөмбөгийн спорт өөрөө хүнийг хамгийн хурдан дурлуулдаг. Бүхий ч юм бас хүн ингээ харж байгаад би барилж чадах уу, болж чадахгүй бол бодно шүү дээ. Тийм үстэй. Сах болиолооч юм бас өсөрч чадах уу, яах вэ гээл хөлөн бүрч бас хэцүү шүү дээ. Сагс өөрөө ингээд хүнд айгүй easy харагддаг. Хамгийн гоё сонирхолтой тоглоом байгаа байхгүй. Тийм учраас хүмүүс айгүй хурдан шууд бөмбөг аваад инерц хамгийн түрүүнд шиднэ. Тэр бөмбөг аваад шууд хаал руу зогтдог хүн бол хэцүү шүү дээ. Тэгчээс голцоо руу шид чинь тэгээ хоорондоо өрсөлдөхөөрөө сонирхолтой. Тэгээ хамгийн олон үзэгчтэй авах гэж боддоо шүү дээ би. Ерөнхийдөө бол яг бүхий менежмент өндөр байгаад байгаа. Гэхдээ яг одоогоор бол би сагсыг баг бүхийг давцсан баг гэж бодож байгаа. Тэр нэг статистик гарсан байл. Тэгээд ер нь бол давсан шалтгааны чиглэлдээ зүгээр ингэж бодоод байгаа шүү. Нөө хүнд ингээд алдаа оноо бүх юм амар ойлгомжтой нээлттэй харагдаад байгаа. Харагдаад байгаа яг үнэ. Тийм учраас хүн ингээд ойлгоод байгаа юмдаа ингээд илүү татагтаа. Бас бус нэг ганц нэг шүүгч мөч тоглогчдоос болж л алдаа дутуудал гарна үхээс биш бүх юм нийл. Хоёр тэгээд нас хамрахгүй үзээд байна л да. Сагсыг. Тэгэхээр сагсны энэ юу бол амар том байгаа даа. Тэр хиний хэлсэн үг байгаа шүү дээ. Нөгөө манад ирж тоолсон нөгөө түүрхс тоглож байгаа явдаг ч юм лээ. Харсуу. Амар нөхөр байсан шүү дээ нөгөө. Хаймандсуу хин аль нь? Бишээ нэг амар түүрхс тоглож байгаад нэг алчаа явдаг. Одоо тэр Европ талаад байгаа. Жижиг үү? Жижиг. Крис Джонс. Джонс. Тэр Джонс гэдэг нөхөр чи хэлсэн байдаг байхгүй. Монгол бол тэр юунд очиод нэг MVP болж байхдаа ярьцлага өгсөн. Энд өнгөрсөн жил юунд тоглоод ирсэн гэсэн. Монголын лигт болсон. Монголын лиг юу сагсны хөгжил хэрэг үгээд асуусан. Монгол бол ерөөсөө яг л Америк школ контактны спорт тэ характерын тоглолтод. Тэнд яаж тэгж амар хөгжснгийг мэдэхгүй. Наадлын Солонгос, Япон хятад өөр гэдэг байгаа байхгүй. Манайхан бол ер нь тэдрийн сагсыг тоглоод байна гэдэг байхгүй. Тэгж ярьж ирсэн. Тэгэхээр сагс гавар дээр нь сагсыг хүн харагддаг шиг байдгүй гэж яг үүндээ сагсны энэ ертөнц рүү хэдэн жил ингээд алтан доорнд ариг байхтайгаа ингээд ариг байхаас мөнгө гаргуулад ингээд явж байхдаа харж ирсэн юм. Айгүй олон хүмүүстэй нүр тулж уулзч идэг те. Цалин мөнгөн дээр гэрээ контрактн дээр заа зүү өчээд хаяад явах стил дээр бас зөвөн штэ бас гой юм харагдаж штэ хүмүүсийн цохойдог. Тэгээд тэр одоо ч хамгийн зүгээр нэгэн жишээ ярихад
одоо Өсвөр аваргын хүү Privilege амц гэж нэг гой үзэгдлийн Монголын сагсанд орж ирээ гарсан. 3 эсрэг 3 дээр орж ирээд нэг залуучуудын юунд нэг шгшээд орж ирээд манайхад хамгийн сүүлд 2 жил тоглож явсан. Тэгтээ хамгийн амар үг хэлж байгаа юм те. За уган сагсаа тогломоор байна. Даанч өвөөгөөч бутсан, аавыгаач бутсан. Би барилдахгүй бол болохгүй юм байна гэд амар олон сонголттой шатсан те. Барилдахгүй бол болохгүй юм байна гэд Япон явсан. Тэгээ Японд сурд ус одоо ирээд яг ил бэлтгэлдээ хийж байгаа. Тэгээд тэр үл сагсаар явсан бол үнэхээр бас дуусах байсан хөхт гэж боддог. Тэ сонирн болгосон тэр Өөдөө хастаа тоглолтын дээр нэг тэр хүрл одоо блок гэдэг үлээ. Тэр амар тэр. Тэр нэг Томиг халз болгосон чинь шүүглүүлээд ихтэй тэр амар. Тэр амар. Түүнгээ шүүглүүлээс яасан бэ гэдгсэн чинь яагач хөөд ийшээ цаа. Гүдөө манайх бөмбөг авсан штэ гэдсэн чинь одоо өнгөрсөө ийшээгээд тэгээ айл орж байгаа байхгүй бөмбөг авч байгаа. Амар лаг хоёрт одоо энэ Тооруугээ залууг бас ярмаар санагдсан л да. Анх хинч болохын хинч юм бид нар мэдгүй л анх одоо аав нь яриад спортын ордонд байхаа. Тий, утган дээр ахаа. Яг хажууд сууж байгаад нэг ярьжсэн тий. Манай хүү холбогч байхгүй яах вүлээ мэлгээд цомох өөрөө. Чи амбук манад ирэг байсан. Тэгээд Тооруугээд аваад үзэл дагаа. Тэгээд Тоорууг авсан. Байжсан удахгүй яваад гисэн байхгүй. Нөхөрч гадагш явцсан шүү дээ. Америк руу. Үгүй тэр чинь ингэсэн. Би байхад нь ирсэн байхгүй. Тоорууг байхад нь би байсан шүү дээ. Чи ойдлыг ч л үз сууж байгаад тэр ойдлын судал дээр чи ярьлуу. Үгүй би нааг орж гэсэн та яриад Тоорууг авсан байсан. Тоорууд байхад нь би дахиж нэмэгж орж иж байхгүй. Тэгээ яг ерөнхийд таны санаа болохоор яг олон тоглогч дээр игээд ингээ авсан. Тэгсэн чи илүү 2-2 дээр илүү зогцсоор юм шиг байна. Аханд орж ирээд нэг дээр нь тоглоод өгчээч. Тий. Чи одоо болно гэж юу гэдэм бэ? Бити маялаад аймаар одоо гэ нэг тэгсэн штэ нэг ер нь болж байгаа ширүү хэрэг болж байгаа. Би ч өө аага би дүү болцоо. Одоо боли. Шаал дэмими гэдэг ярихгүй гэсэн чи хийм юм гэж юу гэдэг маялаад өрөөдөр үзчих манахаас үзчих гэ. Тэгээ очиж аахгүй. Тэгээ очисон чинь ковид гардаг үлээ яадаг үлээ ямар ч байсан Тооруу бас Америк явах нь бүтчлээ гээд. Тэгээ улирал ковид гараад хамгийн юм кэнселтэйгүү байхад нь шууд Тооруу яваад шүү дээ. Тэгээд ерөөхдөө чи болгочихсон хүн чинь хурж 21 аймгийн авраг нэгдсэн лигийн хүрэл авчиж байгаа зү. Тэгсэн. Гой төгсгөл шүү дээ. Тэгээд Тооруу гэж байгаа Тооруу явчихаа. Гэхдээ хамгийн сонин би бол жоох ямаа хүүхд сонин хүүхд гээл те бид нар боддог ус. Тэгээд хизээ яах юм бол гэж байжсан. Тооруу бусаж Америкаас бусаж ирэхдээ хамгийн түрүүнд наашаа холбогдсон шүү бас мужиг хоцсон шүү те. Тэр үуч чинь бас гайгуулчод ирсэн шүү те. Тэгсэн бусаж орж ирснээ шууд хурж ирэнгүүтлээ банкснаа анх эндээс л явсан юм да те. Анх намайг энд тоосон би энэ багийн пүүзийг авсан те. Би энэ багийн бүх юмыг авчаад тоглоогүй явсан надад энэ дутуу үлдээсэн юм байсан юм ах. Та хэрвээ үлэн зөвшөөрвөл тэгээд амбукер яриуллаа да те эрэхтэй буцаж эрэхтэй. Тэгээд болж ш даваа игээл орж ирсэн. Содо харалда тэр багийн лидер болсон юм шиг холбогч үст одоо. Бодсон сайн байна уу? Тийм сайн юм дажгүй байгаа. Төрүүжл ялангуяа бүр аюу сайн тоглолоо. Тэгээ айгу гинт амар гой том болсон те төрүүжл мэл айгу гой болог хийгээд. Айгу жоохон байгаад юм а тийм. Тэр уг хүн нь өөрөө тийм юм баггүй нэг тийм хүнтэй юм аа ингээ нээлттэй ярьдаг, хуваалцдаг. Гэхдээ нээлттэй гэдэг нь нөгөө ингээд яриа үүсээгүй байхад үүсгдэг төрлийн хүн биш. Зүр үүсцэн ярин дээр бол өөрийгөө ингээд өөртөө байгаа бүх юм хүнд өгөхөд бэлэн тийм надад хацтай тий гоё хацтай гэж бодож би ингээд амар хацтай одоо багийн фанат л тэгэхлээр тий тэгснэ фанатаараа хайна мань явчихдаг харцдаг харцаг авраг болол тий хожрол гэж хүн чинь надад өгжил шүү дээ тий МСС-ийн харцаг авраг болол лидертэй үзэл тий Айрш дээр очиод баяр тэмдэглэсэн суужсэн чи сүүл дээр нэг бас гоё тохиоллоо би ингээд эвгүй плей-оффын чухал тэр үуч бас Оскар явж бодлож хурган. Тэгээ явж ангууд ингээд төвшаахан ярьдаг байхгүй ингээд төвшаахан ярина цомоо мэдөө гэдэг одоо энэ энержи ресурсын хэн захирал ярина баска захирал ярина ханд өнөөдөр байхгүй бол чухал тоглолт шүү дээ зэрэгтэл өдөрдөх хүн хэрэгтэй. Тэгээ ингээд л би өнөөдөр зурагтай шүү яаж болохгүй шүү над руу бүр очрал захирал залгадаг гэсэн ингээд бодохгүй бас гайхамшигтай байна. Очрол захирал бахарл эднэр ингээд спорт сагсанд тэр тусмаа бүр амар гоё юм өгцөн байсан юм. Чи зүгээр нэг фанат зэрэглийг орилуулдаг хүн рүү тэр том группийн захирал залгана гэж боддог. Уцлуу биш том фанат байгаа шүү. Баан замаа мэдүү чи өнөөдөр ягаад ч амжихгүй байгаа даа нүү. Тэгээ өнөөдөр их
чухал тоглолт байгаа маа. Их намуухнараа. Тийм энэ өдөр ямар ажилтаа байгаа юм. Тэгээ баг ажил төрлөө чинь шийдэхүү. Хайгуу зүгээр юм аа. Цалин мөнгөний ямар юм хийх гэж байгаа тэр чи яах уу? Өнөөдөр л ирчихвэл багч уу нэг чухал тоглолт байгаа дах юм. Авчин нэр чинь. Очрал гэж би ч өөр амин хүндэлдэг. Тэр хүн ярихарч тийм шүү дээ. Тэгээд өвшөөх байнгын залгана ингээд тэгээд давхраа дайнаа майнаас зүгээр байлахгүй шүү дээ. Чирэгдээ одгийн мод. Тэгэл би чинь шууд за өнөөдрийн ажил яаж туслая гэж өсгөө авшин коридорын үлдгэлтгэлт гүйсээр байгаа. Бүнгээ ордоо ингээд битүүд үрсдэг. Битүүд үрэн зайгүй шүү дээ. Шатмат хүн бүр орж чадахгүй байж шүү дээ. Тэгэхэд ах нь ингээд орж ирэл би хоцрол ирнэ. Хоцрол нэг дөрөв юм уу талдаа орж явах дуусчих л орж. Ороод ах нь тэрүүгээр алхаал дээшээ очих зав ярагдаал. Ярагцаар бол ядсаар бол би яг тэр нэг дээдлийн хамгийн дээш дээдлийн энэ хоёр шат салангатын шат дуусах яг болон зуудаг аахгүй. Яваад очих зүгээр пум. Одоо манай TC Чингис Мингис гээд хүндүүд байгаа шүү дээ. Таа. Тийм ч сүлдээ бүгд өөрсдөө мэдрэлцээ шахаад тэнд ганцхан ахын чинь болон онгоош. Тэр бас хайрламар мэдрэмж. Огшмоор. Тэгэл тэнд орж ирэл пүнкээ суугаал. Тэгэл за явнаа. За одоо довтлогоон дээр нь ингэн тэр чинь бас юу юм шүү дээ. Шинэ фанатууд орж ирнэ мэдхгүй багаж идэж яхад догдолж орилж морилнтэй. Яа чимээгүй. Зүгээр тоглолт үзэхгүй шүү. Хөө чимээгүй баж. За одоо явлаа. Хөөш одоо цаажиж явах шатай. Тэр шатай. Тэр бүгдийг нь ярина. Тэгээ нэг мэдэл муутай нэг хүн байт юм л да. Юу ч наалддаг нэг болдоо гэж те. Болдог нэг балачгуудтайгаа барьц бокслон явжсэн чинь нэг аймаар шат. Гүүжрээд уртаа нэг манайхтаа харсан хашлаг өгдөг штэ. Хашлагтай байсан уу яахгүй. Хашлаган дээр гიშгэж тэрж хөрж гацсан. Гэх надад болчихоо. Нэг цаагаараа фанатууд наа гэж танангийнхан ч ойрлоо. Тэгээ би чи юу н сакснаас болж гудамжинд олон хүнтэй зодолж үзсэн. Тэгэл ингээд залууч байсан баар маарнд явж ин байлжсэн те фанатууд зүгээр зааланда тэр юм орч чадахгүй нэг гүнзгий гараад байдаг шин. Ууж моц таны нэг юм яриад. Дагаж нөө юм жижигхэн биетэй нэг юм хөөрхөн юм царай төстэй болохоор өндөрлөхээр барчна гэж ойлгодог юм шин. Хүзүүмүзүнс ингэж. Амар харцгын шарлаа марлаа гэж уур гэл. Тэгэл тэр чинь нэгт багийн манд дөрмжлоо тэр намайг дөрмжлохоос тэсэхгүй шүү дээ. Жижигхэн жилөөс сүртэй өн хөлтөнд давхаа гарна. Унгадад хилчтэй байгаа гэдэг. Шууд гихтээ барилдал руу орвол давуу тал үүснэ. Тэгэл явдаг ус гэхдээ үнэхээр гоё. Намааг бас олон тэн дотор готролд оруулж исэн хүмүүсийн нэг бол одоо энэ их хоёр Данди гэж хоёр хүн баг шүү. Данди гэж амар амтан байлаа шүү. Баган дөргөө. Яа. Ядаргаатай тий. Баган дөргөө Данди бол тэр миний олон сар бэлдээд нэг хүн шиг болсон амар зэрэглийг бол бас гутартал нь бас сарнтал авдаг байсан хүн бол Данди шүү дээ. Яа байхгүй болгоно. Тэд чи 10 хүн шиг бас ингэж мэнгэн зариндаа. Оо нэг хевслүү. Ингэсэхгүй юу. Данди ахта би сая нөгөө цайны цагаар цайны газар таарлцсан. Хүү яхаа сайн уу сайн юу хийж яаж хийж. Данди ахшин нисхийн байгууллагад ажиллаж байгаа юм шүү дээ. Тэгээд та чи одоо тэр 30 жилээр хайчдаг юм бэ? Бид нар тэргүүр таныг хайгаа та ганцаархнаа байхгүй гэдсэн чи. Ахан нэр яалч нислэгтэй таарсан юм аа гэд. Тэг яг ажилтдаг таарсан шүү дээ. Тэгээ амжаагүй. За явах гэдэг шүү дээ тий. Тэгсэн бол ер нь бол яг подкаст маань одоо энэ жилээс нэг эфирт гарч байгаа учраас бас яг цаг 30 минутанд ер нь бариулж бидэд бас хийх гэж хичээж байгаа. Одоо цаг 30 минут өнгөрцөн баха тий. Тэгээ ер нь бол явчаад энэ тэгээд ямар ч райм букэныг явчих. Тэгээд төгсгөлийн хаалтаа хийдэ тий. За ингэж байгаа. Цом хахад юм бичиг гэхээр амар олон сэдв зэрэгц давхцаж орж ирээ. Райм бичдэг болсон юм уу? Одоо аяж дуу хийлээ. Манай энэ хоёр ажилгүй одоо битбокс сурна одоо олж байх. За ингэж байгаа. Цомоотой хинч гэрээ хийдгүү. Цомоо зүгээр итгэдэг юм. Цомхон биетэйч томхон бэлчээртэй хөгжилтэй бүхнийг тэр сэтгэдэг юм. Саксны тоогоонд менежер үргийг анхлан угсарсан Болтрон, соёл урлагтаа бол үргэлж Годн сагчнаар зүйрлүүл Леброн. Ямар Португалид оруулаад янз яваа байсан. Төгсгөлөө. Райм сонсоод анхудаа ойлгох шиг. Яг сүүлийн хэсгийг явдаа. Болтрон Леброн гэдэг. Сүүлийн яг хэсгийг ямар явчихваа. Яа наач ямар. Сүүлийнхөө Саксны тоогоонд менежерийн үүргийг анхлан угсарсан Болтрон,
Соёл урлагтаа бол үргэлж Годн, сагч нар зүрдүүл LeBron. Яа. Бурхан минь ямар гоё. За баярлалаа дүү. Наач та халаа ичлаа. Наадахар чи хинд үгж удуулах уу? Өөрөө дуусах юм уу чи? Өөрөө Дуусч урд дуулчих шүү дээ. дуулсан л та. Наадахар чи нэг Дуу болох байхаа. дуу болгоё доо. Хайртай дүүнэрийнхээ нэгээр нь гусуулъя да. За Хайна явсан талаараа жоох яриач. А? Хайна нар явсан. Тэр чинь тэгээд гэж байгаа. Авраг авчлаа. Айрт ингээ очиж биш. Баялашгуудаас тэр аврагын багийн фанатын баярлуу бас хурхан хүмүүс орно шүү дээ. бараг л анхдаг чинь дахиад таах. Танаас хойшоо бол бас гарууд явсан л. Очсон суужсэн ч тэгээд нөгөө хэд чи явцсан ингэсэн байжсэн чинь давхраа залгаад чамайг хайгаад штэ энэ боссууд ахнар гэхлээ. Гудамжинд нөгөө гаруутайгаа гэсэн айр шин тэр хаваар нөгөөд хүлээс давхраа мохраа хүлээсэн ингэсэн байжсэн чинь тэндээс шууд дуудагдал айр шир орж штэ. Сууц. Тэгээд би чи бас гарч марж жоохон хөтөлж өгöd хогжоог бол ганхуу ах мах хөтлөөл. Тэгэл ингэсэн байжсэн чинь за ингээ бага бүгднийг хайнаан руу биш Бали харал биш Таиландын Пхукет руу айлуулна багаар нь айлуулна пум пам пам гэж боо юм болол тэг ингэсэн байжсэн чинь ожгол ах микрофон авснаа. За энэ харцаг багийн бас Балашгийн холбооны ерөнхийлөгч Цолонбаяр гэж хүн бол энэ багийн бас ялтанд их үүрэг нэмэр оролцсон. Тэгээд Балашгийн холбооныхоо ерөнхийлөгчийг бас Таиланд руу айлуулъя гэсэн анхны Таиландын аял. Вау. Тэгээ нөгөө хэд ч явж бөөндөө баахан өндөр амт тийсэн зүгээр дагуулчихсан л давхар махгүй. Тэгж явж исэн. Тэгээд тэр нэг мөрөөдлөг гоё байдаг. Сүүлд одоо дүүнэртээ амлсандаа хүрээд авраг авсны дараа билүү? Сүүлийн аврагын дараа тий. Авраг авах юм бол Саксны дэлхийн авраг үстэй. Тэгэхээр 19 оны дэлхийн Шанхайд болдог. За ёо. Дэлхийн авраг үзүүлье гэд ярьж исэн. Тэгээд дүүнэр маань ч авраг болсон. Дэлхийн авраг маань ч болж таарсан. Шанхайд тий. 19 онд. Тэгээ Арук ах маань явцгаах үгс даваа гусыг гэдэг. Яг өшөө олон хүмүүс авч явах хэрэгтэй байсан. Ганц нэг одоо Балашг нэмэр оруулжсэн манай Жон ах мах гэл хүмүүсийг банкетн дээр хоёр ахмад Балашгийг аваа явчнаа гэж хэлсэн байсан. Яг сүүл тэр үед чинь тэгээд тулцсан. Яг л багийнхныгаа авч явал тулгаал явахгүй болохгүй таарсан. Яг тэр хүмүүсийг дараа нь баярлуулчихъя гэж багаараа л явуулъя залуучуудыгаа гэж шийдээд явцсан. Бас магадгүй үзчихвэл надад жоохон гомдоод байдаг бахт ах нартаа уушлаарай гэж хэлээ. Яг бас шийдвэр нь тэгж гарсан байсан учраас. Тэгээ багаараа явсан. Бид чинь дэлхийн авраг үз, Туркийн тоглолт үзсэн. Америк юу үзсэн? Турк Америк хоёрыг. Турк Америк хоёрыг үзсэн, Япон Чех хоёрыг үзсэн шүү дээ. Амар гоё. Тэгээд Саксны багтаага хамт дэлхийн авраг үзээд бас нэг өөр улсад бөөндөө алхаад ингээд явж явах тэр мэдрэмж өөр айгу гоё. Тэгэл хоол идцгээгээл амар бүүл мүл идийгээл тэгээд халуун тоглолт орё гээл те. Ялгцсан л та. Сүүлчийн асуулт ахаа. За. Саксандаа одоо яг эргэж ирэх юм уу? Юугүй юм уу? За яг одоогоор бол урлагтаач амар эргэж ирсэн юм байхгүй зүгээр яг продюсерийн ажлыг л өвдөцсийн одоо шүтэн нутагт энэ хөннүү гүрний голонд хаадын үлгийн нутаг харын сайхан ангаар нутагт энэ Араб фестивал гэд хийж байгаа хэн 3 жилдээ ганц унждаас хойш тэгээд энэ өөрөө фестивал нь өөрөө аялал жуулчлал entertainment-ийг өв соёлтойгоо хослуулж тэр нутаг оронд олон хүн авч нутаг орны эдийн засгийг дэмжих зорилготой байхгүй аялал жуулчлал дэмжих. Тэгээд тэндээ ч үр дүнгөө 41 хоногийн хугацаанд тэр айгүй гой болдог. Хоёрт бидний ингээ сүүлийн үед ингээ охин компаниуд айгүй ихээр гарч эхэлж байна. Хүсүүлийн тайга фестивал, дарганга фестивал, өмнө говийн дорнтын дороо фестивал охин компани гэдэг үү? Тэгээ охин компаниуд айгүй ихээр төрөн гарч байгаа. Тэгээд энэ бол айгүй зөв. Зүгээр бид нар ер нь бол зөвхөн мөнгө харж тэр фестивалыг хийгээд шатж байгаа айгүй олон аймагуд байлаа. Энэ чинь ганцхан мөнгө биш. Нутаг орондоо сайхан юм хийх төлөө зорж байгаа учраас гоё ингээ цувраад төлөвлөгөөгөө гоё боловсруулад бие биентэйгээ санаа оноо давхардахгүй гоё ухааны нь олоод тэгээд аймагийнхаа аялал жуулчлалыг хөгжүүлэх нь зөв шүү гэж хүмүүс хэлмээр байна. Тэгээд манай Араб фестивалын хөрөнгийг гаргасан би санааг нь гаргаад хөрөнгийн манай найз гаргаад ингээ явд юм аа. Тэгээд найз маань манай аймгийн засаг дарга бас бус одоо энэ арангаагаас сонгогдсон гишүүд ч байт юм уу. Яг одоо бас бизнесний амжилттай яваа сайхан найз нөхдүүд маань Арук ах хоёрын ган бол тагтаагуурын хийжсэн тэр Саксны юу үргэлжлүүлье. Тэгээ үргэлжлүүлээгээд хизээ иргэн ирэлт хийх үү гэд. Тэгэхээр би ч өөрөө бүгднийг мэдж байгаа учраас окей. Тэгээ цэвэрлд орж аймгийнхаа Саксан бөмбөгийн холбоог авсан. Тэгээд баг бүрдсэн оюут усвар залуучуудтайгаа ажиллаад
тэндээс гой баг маг оруулаа. Ер нь жоох утгаар нь явъя гэсэн бодолтой байгаа. Тэ? Доороо бас баацтай төвшөнтэй те. Доороос тийшээ аймгийнхаа баг руу орж ирдэг. Тэгээ өөр аймгийн тамирчдыг авж идэг. Нэг 2 жилийн дараа бол ер нь эргээд ирчих болов гэсэн мөрөөдөл байна. Зорилго байна. Тэгээд бас бодож явахд зөв сайхан явахд юм бүтчихдэг шүү дээ. Тэгээд бүтчих байх гэж бодож байгаа. Тэгээд юм гэж бэлэгдэл айгуу амбогдуугийн асуусан тэр манай Араа гэдэг логотой. Тэгээд бид нар хувцас хийж хагаад Аранга гэж бичихэр айгуу урт. Тэгээд бид нар чи Various Golden-тэй бичнэ. Дээр нь нэрсээ бичнэ. Айгуу их юм болох гээд логоос бодцсон сууж хагаад би тижи дээр юун дээр нэг санаа гаргацсан сууж хагаад Араач яг тижи дээрээс эхэлдэг баг те. Тэгээд сууж байгаа. Тэгээд шүү ич. Машины сэрээ ич. Аж гоё харагдах юм байна те. Араа гэдэг. Тийм биш. Та 2 аатайгаа бол гоё лого болох юм байна. Тэгээ арк байх таруулсан чи. Яа. Гоё штхан доор нь 3 одоо ичих гэл. Тэ? Однуудаа ичих. Тэгээд яг ингэж хийгээд Араа гэж гарчилсан. Тэгээ сүүлд бид нэр Араа фестивал гэж Араа комплекс гэж байгуулсан. Тэгээд ерөнхийдөө энэ машины сэр гэдэг чи өөр Араа гэдэг юм чи өөр айгу хүчтэй байт юм байна. Энэ бол Арангаанд орчлоо шүү дээ. Өнөөдөр эргээ харсан ч Арангаад Араа арена те одоо Араа комплекс тэгэл Араа Мара гэдэг амар их гоё юмнууд байгуулагдсан. Тэрийг харахаар амар гоё бахархдаг. Тэгээ Араа гэсэн энэ логотой хувцсыг буцаагаад энэ гоё болж байгаа сагсны хөгжил дээр орж иж бас тэр карьерт амьдралаа нэг жоохон шийдэх яа бити хүн ингээ сумлаад ээ. Авалтууч авч штэ гэж. Би амьдрал ахуугаа нэг жоохон бас өшөөр нэг тогтнуулах хэрэгтэй байна. Тэгчээд яг үүндээ тэнд орж иж бас одоо цагийн менежер багийн эзэдтэй бас ухаан уралдуулахыг амар хүсэж байгаа. Янз. Тэ. Тэгээд подкаст маань энэ төрөлд өндөрлж байна. Тэгээд бидний урилгыг авч хүрэлцэн ирсэн ахтаа маш их баярлалаа. Мөн хамтран хөтлсөн 2 найздаа маш их баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар уулзлаа түр баяртай тэр камер руу орж илээ. За баяртай. Хамтран ажиллагч хүссэн хүүзээ Cool Kicks. Хамтран ажиллагч Todd Gilels KG Sport. Итэрлиг чанараар Asahi